Яа, сайн байцгаана уу үзэгчдээ. Одоо 19 цаг болж байна. Улаанбаатарт 19 цаг 5 минут болж байна. За тэгээд амралтын ёсоор бид нэр арт ток шоу гэдэг хийхээр болсон байгаа. За тэгээд өнөөдрийн яг гол дуу зочин манай хөтлөгчөөр Уянгаагч буюу AK Ингана гэгч маань орж ирж байгаа. За сайн уу Ингана гэгч? Сайн уу. За оройн мэнд. Оройн мэнд. Би одоо ингээд шоу хөтлөхөд бүтэн сар бараг нөгөө нүрээ бүтэн талент хараагүй байсан юм чи. Амар нүрээ бодоод үсмэсээ янзлаад нилээн бэлтлээ сандарлаа ш гээгүйд. Тийм та айгүй гоё харагдсан. Баярлаа. За. Одоо ингээд энэ шоуч гэжтэй энэ бид нар бол ингээд аль болохоор эмх зэгцтэй санхүүгийн бүх төрлийн өөрчлөлт хийж байгаа мэдээллүүдийг баян юм сонирхсан байдаг, баян асуулт ирдэг учраас 7 хоног болгон тогтмол нэг цаг орчмын ийм лайв шоугаараа эмх зэгцтэй хэрэгтэй мэдээллүүдийг нь өгчэй гэж бодсон. Яг энэ бол өнөөдрийнх бол анхны дугаар учраас бид нар өөрсдөндөө байгаа содон мэдээнүүдээ товч тавьчихсан яриад өнгөрч байна. Үүнд манай одоо компани хариуцсан захирлууд маань орж ирж тухай хариуцж байгаа ажлынхаа талаар мэдээллүүдээ өгнө. Дараагийн өдөр яг 7 цагаас энэ маань дахиад явах учраас та бүхэнд өөр бас мэдээ зүгээс манай үйл ажиллагааны зүгээс сонирхсан хэрэгтэй ямар мэдээлэл авмаар байна. Тэрийг одоо бичээд орхиж болох шүү. Бид нэр эргээгээ дараагийнхаа тэрийг бэлтгээд танд мэдээлэл чи хүргэх болно. За бүжээ одоо нөгөө манай хүмүүс маань орж ирэх билүү те? Тийм ээ. Одоо өнөөдрийн дугаараар болохоор манай санхүү эрхлэлт захирал золбоо, хөрөнгө оруулалт эрхлэлсэн захирал амар ойслуулсан, арчопын захирал ариунагч маань, за тэгээд даатгалын газрын захирал тайшир ах маань орж ирнэ. За тэгэхээр ерөнхийдөө зочдоо эхнээсээ ураад оруулаад явъя те. За эхний зочин маань золбоо орж ирэх нь те. Манай Shining Star золбоо. Манай нэвтрүүлэгт оролцсонд баярлалаа золбоодоо. Сайн байцгаана уу орой мэнд. Сайн уу. За гэрээсээ сар ажиллахад ямар байна? Үр бүтээмжийн хувьд бол өндөр байлоо. Нэг сатаарах юм байхгүй. Яг суугаад. Гэхдээ дасгал хөдөлгөөн л жоо хэцүү байлаа. Бусдаар бол ер нь бол зайнаас ажиллахад бол ямар нэг асуудал бол байсгүй. Та бүгдийн хувьд ямар нэг сарын хугацаанд нэг сар хараагүй нэрээ. Яг нэг сар гоё. За дараагийнхаа хүнээ оруулж ирээ. Тэгээ ярина золбоо. Чамтай ярих юм айгүй их байгаа. За амраа захирлыг өрөө. Хөрөнгө оруулалт гэсэн захирал. Амраа эсхлээ маань манай Securities гэдэг хөрөнгийн зах зээл хариуцсан компани туузын дараагаар томилогдсон байгаа. Тэгээ шинэхэн туузын дараагтаа орой мэнд хүргэе. Гэхдээ ерөөсөө нөгөө өдөр тутамдаа таарлаж амжихгүй өдөртөө ажилтаа бас нэлийн хүүтэн болчиход байгаа учраас гэрээсээ нэх гарч сахгүй байна. За манай Бүжээ дараагийн захирал арчопын ариуна хичээгээ өрье. Ариуна захирлыг өрье. За бүгдээрэнд нарай мэнд хүргэе. Арчопаар сайн сайхнасаа бас хуваалцсанаа. Тэгээ та бүгдтэй өнөөдөр мэдчилж байгаатай баяртай байна. Энэ дугаартаа урьж оролцуулсан Уянгаагч бүж баяртай баярлаа. Цаг гаргаад ингээд ярилцгаад цаг гаргасанд маш их баярлалаа. За манай хамгийн сүүлийн зочин бол ерөөсөө нөгөө нэг телевизээр гарахгүй тийм нууц хүний хүмүүс нэг их сайн танихгүй. Нилийн арын ялгагдчихж оруулж ирсэн манай арт даатгал компани эрсдэл хариуцсан захирал тайшир орж ирэх хэвээр. За сайн байцгаана уу? Орой мэнд. Сайн уу? Сайн байцгаана уу? Бүгдээрэнд орой мэнд хүргэе. Нэвтрүүлэгтээ хүрсэн баярлалаа. Яна шууд ингээд нэвтрүүлэг гэж нэрлсэн чинь жоохон сандарч. Одоо ингээд би нөгөө нэг анх удаага хийж байгаа болохоор сайн мэдхгүй туршлахгүй байна. Бүжээ бид нар одоо бүгдээрээ ингээд хүмүүст харагдаж байгаа юу тий? Дэлгэцэн дээр. Тийм бүгдээрээ харагдаж байгаа ингээд холбогдсон зүүмээр холбогдоод. За тэгээд ерөнхийдөө та өнөөдрийн яг ингээд гол хөтлөгч ерөнхийдөө цаашдаа ингээд манай гол хөтлөгч болоод явах учраас ингээд та ингээд цаашаа чиглүүлээд аваад явахыг ингээд үүрэгт ажиллаа танд хүлээлгэж өгье.
Үгүй бүтэн хүлээлгэж өгөхгүй шүү. Бас нэг зарим өөрөг хариуцлагаач хоёлаа хувааштай. Аха, мэдж байгаа. Штэ. За одоо тэгээд хамгийн халуун сэдв өнөөдөр apprentice л шүү дээ, тий? Аа. За apprentice-ийн сонин сайхан хэр таалагдав та нарт? За маш сонирхолтой болсон. Хүлээлтээс бүр хэд дахин илүү давсан сонирхолтой шоу болж байгаа. Дараагийн нэвтрүүлгүүдийг бүр нэлээд хүлээлттэй байх юм шиг байна. Хүлээж үздэг нэвтрүүлгүүд болох юм байна. За нэг хүн дотор тооч болчихсон уу? За энэ яг манад орж ажиллах юм дээ гэдэг. Мэдээж Хүн болгон эмэгтэй хүн биш, эрэгтэй хүн шүү. Өө чи ямар муухай эмэгтэй. Би бол эмэгтэй хүн орж ирээсэй гэж хөвдөө бодож байгаа. Ялч чинь эмэгтэй хүн байгаа гэж. Тий, шууд эхлээл эрэгтэй эмэгтэйчүүдээр ингээл баг алангуут нь октодын бага байлаа шгэлэл. За энэд маань ялчаасаа гэж бодвол хараал. Тэгээд нэг дэмжиж байгаа нэг хүнтэй болцсон. Болцсон. Тэгсэн. Солбоо. Айгуу санаа. хүн болгонд шууд дэмжих нэг хүн гарч ирсэн байлгүй дээ. Хараал тэр эхлээл танилцуулга хийгээс ахуулаад ер нь тэр яг хуушир хийх момент хүртэл баг өөрийнхөө favorite хүнээ бол олдохдоо дуртай хүнээ олцсон байлгүй дээ. Бүгдээрээ айгуу мундаг залуучууд л дээ. Эхлээл нөгөө танилцуулсан шиг нэгээр нь ийм юм хийжсэн, ийм газар сурсан гэж яасан чи яасан мундаг хүмүүс гэж харагдчихсан. Тийм үнэхээр супер залуучууд шигшгэлж орж Надаас амар гой санагцсан. Нэг кино театрт өөр кино үзээ бүр кинонд ороод нэг гарч ирдэг мэдрэмж үзсэн. Бүр ингэ яг нэвтрүүлэгтээ орсон. Тэгээ 20-30 минутын дараа нэг өөр кино ингээд үзсэн чинь амар сонир санагдаад нэр юу илээ гэж тань. Бүр нэвтрүүлэгтээ бүр тренд болцсон байлээ. Тэгээд манай нэвтрүүлэг бас гарч амжаагүй байгаад спонсортой болцсон. За тэр нь хинбэ гэхээр Айшана гэдэг ирсэн байгаа. Манай нэвтрүүлэг Арден ток. Оо вау. Тэгээд манайхыг болохоор яг өчигдрийн халуун сэдвийн дагуу хуушураар ивент хийсэн байгаа. Oh wow. Эшина дахиалаад ирсэн. Надад хоолнууд ирсэн. Хуушурнаас гадна өөр хоолнууд бас ирсэн байгаа. Гэтэ тэгээд ингээд нэвтрүүлэгт чинь 6 хүн багтаж байгаа. Ганцхан чамд явуулсан чинь бас жоохон. Харин би бас гайхал. Гэтэ би та нартай хуваалцсан. Эсвэл би та нарыг дараа нь Эшана дайлнаа. За баярлалаа. Яг гэхдээ байгаа юм чинь. Энэ ресторан өөрөө Айшана гэдэг энэ ресторан лайв хийх гэж байгаа тэр нэг пострыг хараад чам санал тавиад авсан ба шүү дээ тий. Постэр энэ хайрсан хуушуртай маргааш уулзцаа гэж. Хайраар хайрсан хуушур. Би доор нь роялтига төлөөрэй гэж бичсэн шүү. Маркетинг сайтай мэн тий Айшана ямар мундаг өчигдөр нөгөө хайраар гэдэг постэр юу үг гараад тэгэл тэрийг аваад Facebook дээрээ тавиад тэгээд чамд чиний ардын ток шоу чи спонсорлоод шууд хоол явуулсан юм шүү дээ тий. Энэ хуушур бол айгүй гой хуушур байна уу? Айгүй гой өнгө зүстэй яг л хайраар хайрсан юм шиг л. Харин өөрөх юм уу? Яг нөгөө гэрийн хуушур байдсан шүү дээ. Гэрээ. Би бүр задлаад үзүүлэх юм. Ихтэй багийн шүү. Чадахгүйгээс боли. Хатаад үзүүлээ. Яг гэрийн хуушур. Шийдэ ресторант баярлалаа. Тийм аа. Явсан. Баярлалаа. Мундаг юм аа. Apprentice-ийг яриад байвал нэлээд удаан ярих баха. Би бол бас амар догдолж үзсэн. Мэдээж бол ингээд нөө хасагдсан баг, муу байсан баг гэл хүмүүс айгүйх шүүмжлэлүүд би эндээ хэлж л байгаа. Гэхдээ бүгдээрээ айгүй мундаг байсан. Тэгээд даалгавар маань өөрөө ганцхан өдрийн дотор тэр их хэмээг амжуулна гэдэг. Эхний өдөр нь төлөвлөл дараагийнхаа өдөр нь гүйцэтгэх гэдэг бол бас нэг тийм амаргүй ажил. Тэгээд би бол бүх залуучууд мундаг ажилласан. Мэдээж тэр нөгөө богино хугацааны зарим нэг төлөвлөлтүүдэд буруу хийснээс л алдаа гарсан байх. Тэгээ ер нь алдаагүй юм гэж байхгүй шүү. Дараагийн удаа тэр хэд хэрвээ тийм даалгавар авбал ёо бүр ямар супер хийх бол тээ. Харин тийм. Ерөөсөө нэг өдрийн дотор л
бүхэл бүтэн хоол үйлдвэрлэлийн бизнес эхлүүлчихэж байгаа хгүй тий. Нэрээ тогтоогоод брэндээ гаргаж ирээд бүтээгдэхүүнээ хөгжүүлээд тэрийгэ зарах одоо байршлаа олоод үйлдвэрлэлийн процессаа гаргаад борлуулалтаа хийгээд тэр бол та ийм богино хугацаанд халтаа мундаг хоёр баг хоёлаа лаг гэлээ. Тэгээд үр дүн ч гэсэн хооронд их ойролцоо гарсан л ч тий. Яг ялагддаг өрсөлдөж байгаа болохоор нэг баг нь ялж нөгөө баг нь ялагдаж байгаа. Гэхдээ их ойролцоо өрсөлдсөн. Бүжин чи бэлэг авсан байна. Гэхдээ бид хэд ч бас шинэ жилийг ухтаад ер нь цаашдаа энэ бүх дугааруудаараа гэж ирсэн нэ. Нэг атснаа шалгаруулаад сайт өргөх нь өнөөдөр одоо нэг хүн сайт өргөхдөө тэнцэх койны азтай болно. Дээрэс нь бид нэр яг койнороо одоо нөгөө юу хийж болдгийг хүмүүс бас сайн мэддэггүй. Тэгээд тэр койнороо юу хийж болдгийг бас дэлгэрэнгүй гоё бүжээ маань танилцуулж өгнө гэж танилцуулж өгөхөөр бэлтгэсэн байгаа. Золбоогоос асуумаар байна. Ер нь энэ нөгөө ковид бол хүмүүсийн амьдралын хэв маягт нэлээд эрэг бөгөөд сөрөг олон янзын юм өөрчлөлтийг авчирлаа зөвхөн Монголд дэлхийд даяар. Яг миний хувьд сая 1 сар Монголд ингэж яг ингээд хөл хорионд байхад бол бас нөгөө стресс юуны хувьд бол гайгүй байсан. Яагаад тэгэхээр энэ миний хувьд болохоор нөгөө 2 дахь удаагийн урд нь Европт ингээд хөл хорионд байгаад үзсэн учраас бас нэг тэгж аль болохоор бага стресстэй, аль болохоор бүтээмжтэй гэдэг ихтэйхэн зохицуулаад 1 сарыг нэлээд үр бүтээлтэй өнгөрөөж чадсан л да. Тэгээ яг энийг одоо ингээд энэ өөрөө айгүй халуун сэдв дэлхийд даяар л ярьж байгаа зөвхөн Монголд ч биш те. Тэгээ нэг new norm гэдэг нэг үг гараад байгаа шүү дээ. Шинэ хөвшмөл, шинэ хэв маяг ч юм те. Энэ дээр ядуугийн санхүүгийн дээр бол энэ нэлээд том руу харагдаж байгаа гэж бодож байна. Энэ дээр нэг мэргэжлийн үнийн хувьд сонин сайхан юу байна? Сая new normal гэж хэллээ л дээ. Энэ нь болохоор бас энгийнээр тайлбарлавал хүмүүс бас энгийнээр тайлбарлавал те нийгэм эдийн засгийг нөгөө хувь цар тахлаас болоод эсвэл ямар нэгэн одоо зүйлээс болоод бидний өдөр тутамдаа бизнесийн өдөр тутамдаа хийдэг байсан зүйлүүд өөрчлөгдөөд тэгтээ тэр чигтээ үлдэж байгаа тэр хэв маяг нь одоо тэр чигтээ үлдэж байгааг new normal гэж ерөнхийдөө хэлж байгаа. За эдийн засгийн хувьд гэвэл зөвхөн товчхон сонирхолтой мэдээлэл олоход бол мэдээж цар тахалтай холбоотойгоор дэлхийн эдийн засаг, улс орон болгоны эдийн засаг бол тодорхой хэмжээгээр агшсан, буурсан. Олон улсын санхүүгийн корпорацийн мэдээлж байгаагаар бол дэлхийн эдийн засаг энэ жилдээ бол одоо хасах 4.4%-аар агшихаар одоо таамагласан байсан. За Монгол улсын хувьд болохоор эхний 3 дугаар улирлын байдлаар эдийн засаг 7.3%-аар агшсан. Тэгээд энэ жилийн хувьд болохоор олон улсын санхүүгийн байгууллагуудын таамаглаж байгаагаар ерөнхийдөө 2.6%-аас бас 6.5%-тайгаар агшихаар жилийн эцэхэд. Тэгэхээр ерөнхийдөө бол одоо 3 дугаар улиралтай харьцуулбал жилийн эцэг гэвэл арай жоохон ерөнхийдөө эдийн засаг сайжирч байгаа гэсэн үгтэй сэргэж байгаа. Хэрэг маяг хандлага орж ирж байна тийм. За шинэ норм одоо яг энэ эдийн засаг унаад те бүх салбарт нөлөөлж байгаа. Гэхдээ салбарын нөлөөллүүд нь бол өөр байгаа. Одоо илүү үйлчлэгээ хэрэглэгчтэй хурц ажилтдаг салбарууд бол хамгийн ихээр өртөж байгаа. Сөргөөр IT болон юм цахим юм модулаар буюу одоо юм хөдөлгөөнт бизнесийн модельтэй компаниуд бол хамгийн бага өртөж байгаа. Захимаар нэг борлуулалт төр хийх боломжтойгоор тийм. За тэгэхээр энэ ковидос үүсэж байгаа new norm нь болохоор нэг талаасаа сайн талаасаа харуул хизээ нэгэн цагт болох байсан өөрчлөлттэй хизээ нэгэн цагт энэ цахимжих байсан хандлагыг илүү хурдсгаж өнөөдөр одоо авчирч өгсөн байгаа. Нэг одоо сайн талаас нь харуул тийм. Тэгээд тэгэхээр ерөөсөө компаниуд яг энэ ковидын үед хамгийн бага бизнес нь эрсдэлд орж байгаа компаниуд гэвэл үйл ажиллагаагаа захимжуулсан. Тэгээ харилцагчтайгаа захин байдлаар холбогдох одоо боломжийг бүрдүүлсэн компаниуд хамгийн бага байдлаар тохирч байгаа. За тэгэхээр энэ digitalization гэдэг сая захимжилт гэж байгаа тийм.
энэ digitalization гэхэлэр зөвхөн front end-тэй буюу одоо зөвхөн харилцагчтай хүрж байгаа хэсэг нь цахим байгаад бас одоо энэ үед бол нэмэргүй байгаа тийм. Ягаад вэ гэвэл нөгөө одоо офис дээр back office буюу одоо back end буюу офисын ажил нь хэрвээ заавал офис дээр нөгөө ажилтнуудаа авчих шаардлагатай байгаа бол за энийг шиг хөл хорионд бол бизнес нас гацчихж байгаа тийм. Тэгэхээр back end буюу энэ арын албан ч гэсэн захимжсан байж иж илүү бас давуу тал үүсэж байгаа. За банк санхүүгийн салбарын тэгэхээр ер нь сектор болгоно л тодорхой хэмжээний ингээд өөрчлөлтүүд орсон тийм юмсан өөр байдлаар тийм. За тэгэхээр банк санхүүгийн хувьд болохоор бас тодорхой хэмжээний эрсдлүүдтэй бол учирсан одоо дэлхийн иргэн төрөл тасалдах гэх юм уу тийм. Энэ нөр системийн эрсдэл болж байгаа. Ягаад вэ гэвэл бусад газруудад ялч одоо цалин тавих боломжгүй байдал нь үсээд нөгөө нь орлогогүй болчвол тэр нь шууд системээрээ нөгөө хүнийхээ одоо дур хүслээр биш тийм ялчгүй ингээд эдийн засгийн шаардлагынхаа хүрээнд ингээд эрсдлүүсэд ирж байгаа. Тэгэхээр энэ нөхцөлд ерөнхийдөө банк санхүүгийн хувьд ямар байгууллагууд илүү хурдтай сайн ажиллаж байна гэвэл уламжлалт биш түрүүний хэлснээр захин байгууллагууд байгаа. Тулгарч байгаа асуудлуудын бас нэг гэвэл KYC гэдэг одоо харилцагчаа танихтай. Тэгээд data analysis асуудлууд байгаа. Одоо тэр цаад бизнесийн одоо зээл олголт гэвэл тэ жишээлбэл тухайн хүний одоо биднэрт байгаа хувийн мэдээлэл дээр нэмээд бид нар одоо янз бүрийн байгууллагуудын нээлттэй сангууд руу дата сангууд руу холбогдоод мэдээлэл цуглуулад тухайн хүн хэдэн төгрөгийн зээл авах боломжтой юм те хэдэн төгрөгийн хэдэн хувийн хүүгтэй зээл олох хэрэгтэй гэдэг бүх тооцооллууд автоматжуулсан байвал илүү сайн байгаад байгаа. Ягаад вэ гэвэл нөгөө ахаал хүн очиод ингээд нөгөөдг нь бодоод ах шаардлага байхгүй. Цаана систем шууд автоматар хийгээд өгч байгаа болохоор илүү давуу тал үүсэж байгаа. За тэгээд бас нэг ихлээд маш эрчтэйгээр энэ яг нөгөө цахим байдал руу шилжих ёстой аль болохоор ийм шин салбарууд нээж ажиллахгүйгээд яг энэ рүү нэлийн хурдтай явсан анхдагч компаниудын нэг гэж би харсан хөвгийг ихлэг хардаг. Тэгээ үүний чинь одоо яг энэ жил бол тэр их хурдтай яаруу одоо шинэ юмнуудыг маш олон байдлаар туршиж одоо айгүйх санхүүгийн зардал өртөгдгөн дээр гаргасан. Түүнийхээ давуу талуудыг бол яг энэ үе дээр та нар харж ашиглаж бас тодорхой хэмжээнд ашиг өгүүлж хүртэж чадваа. Би түрүү хэлсэнтэй хизээ нэгэн цагт ирэх байсан өөрчлөлтийг өнөөдөр авчирсан гэдэг. Бид нар ард санхүүгийн нэгдлийн хувьд болохоор бид нар илүү урт хугацааны sustainable буюу юм урт хугацаанд тогтвортой мэдээж ирээдүйд болох зүйлийн төлөө ингэж зорж стратеги боловсруулж ирсэн. Тэр нь өөрөө салбаргүй захимтай ямар нэгэн хүн заавал банкны салбар дээр угаасаа ирээд үйлчлүүлээд байх шаардлага байхгүй. Зүгээр тухайн хүнийг хангалттай таниад одоо тухайн хүний мэдээлэл хангалттай байвал тэр хүнтэй шууд зайнаас харилцахад бол ямар нэгэн асуудал байхгүй. Тэгэхээр бид нэр анханасаа бидний зорилго ийм захин байдлаар салбаргүйгээр бүх төрлийн санхүүгийн үйлчлэгийг үзүүлэх зорилготой байсан болохоор яг саяны одоо энэ ковидын үед гэх юм уу цар тахалтай холбоотой эдийн засгийн уналтанд бол бид нэр манай стратеги өөр ийм хамгаалт bulletproof хамгаалттай байсан гэж хэлж болох юм уу? Зөв. Тэгээ бараг нөгөө гэртээ суугаад ажилласан чинь айгүй бүтээн илүү өндөр байлаа гэж их сонио юм дуурсан шүү дээ түрүү тий. За нэвтрүүлэг юм болохоор хэвчлээ нөгөө хуралдаж байгаа юм шиг бодлохгүй. Чи нөгөө одоо энэ нэвтрүүлгийн төгсгөл хэсэг шалгаруулах. Тийм. Төгсгөл хэсэг шалгаруулах уу? Ямар юугаар юу гэнэ? За нөхцлөө би тайлбарлаад ерөнхийдөө 12 сарын 7-нд бид нэр зарласан тий. 7-ны өдрөөс эхлээд өнөөдөр 14-ний 17 цагийн хүртэл манай апп дээр ямар нэгэн гүйлгээ, үйлдэл, худалдан авалт, хувьцаа ямар нэгэн тийм үйлдэл хийсэн бүх хүмүүсийн юуг оруулсан байгаа. Жагсаалтыг. За тэгээд ерөнхийдөө олон үйлдэл хийх тусам нөгөө нэг боломж нь ихсээ тэр хүний мэдээлэл нь давтагдсан байгаа. Жишээлбэл одоо 2-3 удаа гүйлгээ хийх ч юм уу, Арчопоос захиалга авснаа хувьцаа авах ч юм энэ 7 хоногийн хугацаанд өөр
үйлдэлүүд хийсэн бол тэр хүний ерөнхийдөө магадлал бас өндөр болсон байгаа. Тэгээд давтагдсан тоогоор би дөнгөж сая датагаа харсныг 18,000 гаруй тийм дата ороод ирсэн бэлээ. Ваа. 18,000 одоо төлбөрөө төлсөн, гүйлгээ хийсэн, зээлээ хаасан, орлого нэмсэн гэдэг ямар нэгэн үйлдэл хийсэн хүн болгон энэ сайт өргөний азтан болох их хүсэж байгаа. Тэгээ энэ хүмүүсээс та нар өөрсдөө нэг юм шалгаруулдаг програмтай шүү дээ, тэрнгээрээ бид нэр сая шинийг арай гоё энэ арт ток шоунд зориулаад юу гэж төлсөн байгаа бас загварын зориулаад амар хачин юм арай заяа. Нөгөө хүзэр тоглоод хуйгаатай. Тэгээд нөгөө нэг боцоотой. Тэгээд боцоогоо нөгөө айпараа шилжүүлээд энэ 7 хоног жингаа нэг 10,000 төгрөг 30,000 төгрөг битэр ингээл нааштай шиг нөгөө хоцсондоо өгөө явуулаад гэсэн. Тэгэхээр одоо юмыг яаж мэдхүү? таних гэж магадгүй шүү дээ. Алрах нэ. Тэр бол байгаа юм байна. Хүмүүс итгэхгүй боо юм болох юм байна. За нөгөө app хэрэглэж байгаа хүмүүсийн болохоор бидний ч гэсэн дата ерөөхдөө ороод явцсан байгаа тийм. Тэр энэ бид 6-гийн ч байж магадгүй, хинийх ч байж магадгүй. Сүүлийн 7 хоног 18,000 хүн манай аппд орж ямар нэгэн өвчлөлөө авсан байна. Тэгээд тэр хүмүүсийн маань хамгийн сайт өргөний сайт өргөтөө тэнцэх койн эзэн болно. Та тэрийг яаж хэрэглэх, шууд бэлэн мөнгө олох уу, хадгалах уу, хувьцаа авах уу, хадгаламж ирээдүйн нөгөө тэтгэврийн хичээлээ арт лайфта тийм нөгөө тэтгэврийн хуримтлалтаа хийх үг гэх мэтчлэн тэр зүйлүүдийг нь бид нар танд маш дэлгэрэнгүй танилцуулж болно. За нэвтрүүлэг эхлээд баг нэг 20 минут болсон байна. Түр 1 минут завсарлаад нэг завсарлаа авах уу бүгдээрээ. За тэгээ ерөнхийдөө энэ арткойнтэй холбоотой бүгдээрээ арткойноо яаж цуглуулах уу гэдэг нэг тийм богинохон шторк үзчихье. За баярлалаа. За пүүжигийн бэлдсэн шторкийг үзчихье. За. Сайн байна уу? Арт санхүүгийн нэгдлийн бүтээгдэхүүн үйлчлэгийг авснаар урамшуул болгон олгогддог лоялти оноо арткойныг хэрхэн цуглуулах зааврыг хүргэж байна. Та арт аппт шинэ хэрэглэгч болсноор 600 арткойн, арт аппаар дамжуулан найзаа өрсөн тохиолдолд 1000 арткойн, өөрийн имэйлээ баталгаажуулсан тохиолдолд 200 арткойн, салбарт баталгаажуулсан тохиолдолд 100 арткойн, зээлээ хугацаанд хаасан тохиолдолд 500 арткойн, мөнгө шилжүүлэх хийсэн тохиолдолд 100 арткойн, зээлийн эргэн төлөлтөөсөн тохиолдолд 50 арткойн болон арт санхүүгийн нэгдлийн охин компаниудаас бүтээгдэхүүн үйлчлэгээ авах болгон танд арткойн олгогддог байгаа. Мөн та дэлгэрэнгүй мэдээллийг 77 33 22 дугаар толбогдсон авах боломжтой. Хүчтэй хамтдаа. Бизнесийн ертөнцийн ширүүн давлгаа. Энэ давлгааг мохшгүй зөрөгтэй, цуцшгүй хүчтэй зориг төгс нэг нь л гатлан гарах боломжтой. Мэдлэг боловсрал, арга ухаанаараа тэргүүлэгч, шилдэг 14 оролцогч. Амьдралд тохиох ховорхон боломжийн төлөөх ширүүн тулаанд бүхнээ дайчлан өрсөлдөх. Монголын шилдэг бизнесмэнүүдийн нэг Чулууны Ганхуйг түүний дор ажиллах гүйцэтгэх захирлын албан тушаалын төлөө өрсөлдөх хүндхэн өдрүүд өрнөх гэж байна. Энэ бол Apprentice Монгол. Welcome back гэж байна. Эргээд тавтай юм байна. Амраагаас санхүүгийн зах зээл дээр өнгөрсөн 7 хоног сонирхолтой содон мэдээлэлүүд юу байна? Манай энэ үзэж байгаа хүмүүстэй тэгээ зөвхөн сонирхолтой гэв. Та нар нөгөө амар мэрэгжлийн ярьдаг. Харин тийм ээ. Тэгээ санхүү гэдэг чинь өөрөө бас тийм амар жирийн хүнд бас тийм айхтар сонирхолтой салбар шүү дээ. Тэгэхээр яг тэгтээ мөнгөтэй холбоотой юм чи сонирхолтой байлгүй яах вэ? чимгэл явчихсан.
Сошиалор сүүлийн үед айгүйх нөгөө хил дээр манайхан их гацчаад байна. Хүмүүс жолоочлоо гацаад байна гэж яриад байгаа шүү дээ. Тэгээд баахан жолоочлуудын зураг тавил гарч ирдэг. Үнэхээр тиймэрхүү өдөр бол үсээд байгаа юм шиг байна. Түүний 7 хоногт бол 140 машин гарсан гинэ. Тэгээд тэр 7 хоногоос хойш одоо хүртэл одоо бас илүү төвчрөө өссөн юм. Улам цөөхөн болсон юм. Тэр мэдээлэл нь одоохондоо байхгүй. Гэтэ манай засгийн газар бол нэг өдөртөө 500 гаргая гэж төлөвлөлтөө гинэ. 500 нүүрсний машин. Гэсэн чинь түрүүчийн 7 хоногт 140 гарсан. Гэтэ нүүрсний бодлолт бол аягүй сайн байна лээ. Монголын эдийн засгийн ерөөсөө хоёр том юм дээр тогтд юм шүү дээ. Нүүрс зэс. Тэгээд нүүрс нь бол одоо энэ жилийн байдлаар бол 27 сая тонн нүүрс гарсан байна. Тэр нь болохоор 2 тэрбум доллар. Нэлээд том байгаа ч тийм ээ. 2 тэрбум доллар. Тэгээд энэ бол мөнгөн дүнгээр бол түрүү жилээс бага. Яг л нүүрсний үнэ арай бага байгаа юм байна. Гэхдээ яг 25-ыг төлөвлөсөн байсныг бол манайх бодсноос илүү экспортлсон байна. Гадагшаа гаргацсан гэсэн. Тэгээд сүүлийн нүүрсний үнэ өсөд байгаа. Үүнтэй холбоотой нөгөө Energy Resource гэдэг Монголын компани гэдэг Гонконг дээр хугацаанд ажиллаж байдаг. Тэр компани хувьцаа бол 3 дахин нуурсан байна. Их сонирхолтой болсон юм. Яагаад нүүрсний үнэ өсөд байгаа гэсэн чинь хятадын уурхаанууд нөгөө аюулгүй ажиллагааныхаа дүрмийг чангатгаад тэгээд нүүрс гарцсан гэж багассан юм байна. Гэсэн чинь ингээ Монголоос аваад байгаа юм л да. Тэгээд үнэ бол нэлээссэн. За нүүрсний хувьд бол тийм байна. Зэсийн хувьд бол бас үнэ өсөд байгаа. Сүүлийн 7 жил байхгүй өндөр болсон. Тэгээд зэсээс бол манай эдийн засаг аюул их хамааралтай. Одоо Эрдэнэтийн зэс маань одоо бидний тав усны мөнгөний огны мөнгөийг одоо төлөхөр боллоо шүү дээ. Тэгээд оюутлогоо маш том сенсац тарьдаг компани байгаа. Тэднийх бас зэсээр гаргадаг. Тэгээд зэсний үнэ бол манай төсөлд бол энэ жил 5991-ээр төсөөлөгдсөн байсан чинь бидний Аз болоод зэсийн үнэ 7720 болсон. Тэгэхээр манай орлого бол нэмэгдэж байна гэсэн. Тэгээд яагаад зэсийн үнэ өсөд байгаа гэсэн чинь одоо зэс одоо гаргадаг Перу, Чили гэдэг орнуудад бол одоо улс төрийн тийм асуудлууд гарсан юм байна. Дээрээс нь ковидтай нэлээд холбоотой үйлдэл нөгөө нийлүүлэлттэй багассан. Уурхаанууд нь ажиллаж чадахгүй гэсэн. Түүнээс болоод бас нийлүүлэлт багассан. Тэгээд хятадын эдийн засаг бас бидний бодсноос илүү сайн сэргэж байгаа юм байна. Тэгээд нөгөө хэрэгцээ талаасаа тэр нь байгаад идэг. Тэгээд тэр нь бол нэг өсөж байгаа. Уянгаа шууд пуф гэдэг алгалцсан. Гинт. Сэтгч аюусаа яг ингээд яг пуф гэдэг алгалцсан. Тэр ямар ичтэй юм бэ? За тэгээд долларын үнэ бол буугаад байгаа. Тэгэхэд долларын үнэ буухаар түүхийн эдийн өсдөг. Тэгэхээр манай зэс бас энэс болоод бас өсөд байгаа. Тийм сайн шилхэн байна. Үүнтэй холбоотой TRQ гэдэг манай оюутлагын хувьцаа бол зөвхөн одоо сүүлийн сар мөрхөө хугацааны дотор 50% өсөлтсөн. Тэгэхээр манай MMC-ийн хувьцаач одоо 3 нугарсан байна. Оюутлагын хувьцааж 50% өссөн. Ер нь бол манай гадаадын биржлэг гэдэг хувьцаанууд бол аюу сайн мэдээ болж байна. Манай Монголын хөрөнгөний биржлэр бол арилжааны итгэх бол тийм сайн биш байгаа. Гэхдээ өдөртөө бол 100 сая төгрөгийн арилжаа явагдаж байна. Тэгээ хамгийн идэвхтэй хувьцаануудын тоонд бол манай ард санхүүгийн нэгдлийн хувьцаа бас орцсон явж байгаа. Тэгээ дөрөвчийн 7 хоногт ямар сонирхолтой мэдээ болсон бэ гэхээр Эрдэнэ Resource гэдэг алтны компани гэдэг Торонтогийн бирж дээр бүртгэлтэй. Тэднийх одоо Монголын биржлэр хувьцаануудаа бүгдийг бүртгүүлсэн байна. Тэгэхээр энэ нь ямар ач холбогдолтой вэ гэхээр Торонтогийн бирж, Монголын бирж хоёрын хооронд энэ компани хувьцаа чөлөөтэй арилжаал иддэг болж байгаа. Тэгэхээр Монголын хувьцааг Торонто дээр зарж болно. Торонтогийн хувьцааг Монголд зарж болно гэсэн. За тийм сонирхолтой мэдээ гарсан. Монголд байгаа бүх хувьцаанууд биш үстэй. Одоо жишээ нь төмөш байгаа бүх хувьцааг нь Монголд авчраа бүртгэсэн гэсэн. Тэгэхээр одоо хувьцаанууд нь Канадад бүртгэлтэй, Монголд ч бүртгэлтэй бүх хувьцаа. Эрдэнэ Resource. Эрдэнэ Resource. Тийм зөвхөн Эрдэнэ Resource. Манайх сая өнөөдөр мэдээлэл гаргасан. Ars Securities өнөөдөр мэдээлэл гаргасан. Step Gold гэдэг бас алтны компани одоо Баян онгорт шууд олборлолттой хийж явж байгаа тийм компани байгаа. Дорнод. Тэнгүүт тэр компани бол бүх бүртгэлээ бас хийх болсон. Тэр компани бол одоо Торонтогийн хөрөнгөний бирж дээр бүртгэлтэй. Монгол хувьцаагаа анх удаа бүртгүүлэх гэж байгаа гэсэн үг байна. Тэгэхээр бол Ars Securities бол одоо ажиллах болсон. Баяр хүргэе. Баяр хүргэе. За тэгээд гадаадын зах зээлийн мэдээ сонсох уу? Дараа нь сонсох юм уу? Жог өөр юм явж байгаа сонсох уу? Асуугаад хаа.
юу амраа. Би энэ нөгөө нэг шинээр IPO гэдээ гарч ирэхээр яг хүмүүс сонирн байж магадгүй. Яагаад ингэж компаниуд хувьцааныхаа за тоош ирэхийг бол ойлгомжтой гарч байгаа нийт мөнгөнд нүдэн уйж байгаа. Яагаад ингэж бүгд өөр үнэлгээтэй одоо жишээ нь манай нэг компани хувьцаа 1400 төгрөгөөр нэг ширхэг нь үнэлэгдээд гарч байгаа бол зарим 700 төгрөг, зарим 70 төгрөгөөр гардаг. Тэр нь өөрөө ямар учир шалтгаантай гэдгийг бас нөгөө яг анхан шатны сайн мэддэг хүмүүст бол тэр нөгөө хувьцааны арилжаанд ороход тэр өөрөө нөгөө нэг жоохон ойлгомжгүй эргэлзээтэй санагдаад байдаг. Өндөр үнэтэй сайн хувьцаа, бага үнэтэй хямдхан муу хувьцаа ч юм шиг нэг тийм ойлголт байгаа. Тэрэн дээр ямар юу гэх юм үнэлгээнүүд дөнгүүдийг гаргаж ирдэг юм бол за компани үнэлгээг бол одоо андеррайтерийн компаниуд болон үнэлгээний компаниуд гаргаж ирдэг. Тэднээс бол компанийхаа одоо хөрөнгө болон ашгууд дээр нь тооцоолоод энэ компани хэдэн төгрөгийн үнэтэй байна гэж гаргаад ирдэг. Энэ бол үнэлгээг нь ярьж байгаа. Компанийн үн цэнийг ярьж байгаа. Нэгж хувьцаа гэх юм бол энэ бол өөр асуудал. Нэгж хувьцаа бол одоо тэр компани бүх хөрөнгийн тэр компани бүртгэлтэй байгаа бүх хувьцаанд нь хуваагаад тэгэл нэгж хувьцааны үнэ гараад ирж байгаа. Жишээ нь одоо 100 сая төгрөгийн компани байлаа гэж бодъё л тийм ээ. 100 сая төгрөгийн өргөтэй компани байлаа. 100 сая ширхэг хувьцаатай байх юм бол нэг хувьцаанд нэг төгрөг гэсэн үг шүү дээ. 100 сая ширхэг хувьцаанд нь хуваагаад нэг төгрөг. Тэр компани 100 мянган ширхэг хувьцаатай байх юм бол жишээ сая ширхэг хувьцаатай байх юм бол 100 саяга сая хуваагаад нэг хувьцаанд 100 төгрөгийн хувьтай болчихж байгаа. Гэтэл бол тэр хоёр компани ч хоёулаа 100 сая төгрөгийн компани байгаа. Нэг нь бол 100 сая ширхэг хувьцаатай, нөгөөх нь бол сая ширхэг хувьцаатай. Тэгэхээр үнийг нь бол хооронд нь харьцуулж болохгүй. А компани хувьцааны үнийг Б компани хувьцааны үнэтэй харьцуулж болохгүй. Зөвхөн үнэлгээг нь харьцуулна. Үнэлгээг нь яаж боддtiin бэ гэхээр тэр компани хөрөнгөнд аль хэрэг бодиттой юм, тэр компани аль хэрэг ашигтай юм. Одоо хоёулаа 100 сая төгрөгийн компани мөртөө нэг нь жилдээ 100 сая төгрөгийн ашигтай, нөгөөх нь жилдээ 50 сая төгрөгийн ашигтай гэж байна. Тэгэх юм бол 100 сая төгрөгийн компани 50 сая төгрөгийнхаа компаниас илүү үнэлгээтэй байх хэрэгтэй. Тиймэрхүү юмнуудын л одоо үнэлгээ буюу үнцэн гэдэг юмыг харьцуулдаг байхгүй. Үнцэн нь тэр компанийнхаа хувьцааны үнээс илүү байх юм бол тэр бол сайн хөрөнгө оруулалт. Үнцэн нь тэр компанийнхаа хувьцааны үнээс одоо хямдхан байх юм бол тэр бол муу хөрөнгө оруулалт болж байна гэсэн. Гэхдээ энэ үнэлгээ гэдэг үеийн чинь ингээд жирийн үн гэдэг хийхэд аюу хэцүү л дээ. Тэгэхээр энэ бол тий мэрэгжлийн хүмүүс хийдэг. Тэгэхээр мэрэгжлийн хүмүүс бол аюу сайн ёс зүйтэй ажиллах хэрэгтэй. Одоо манай салбарын хүмүүс одоо хөрөнгө оруулагчтай маш сайн тайлбарлаж өгөх хэрэгтэй. Яг сайн ярьсан юмнуудыг. Энэ компани үнэлгээг нь бид нэр ийм гэж бодож байгаа юм байна. Яагаад ийм гэж байгаа? Хөрөнгө нь ийм байгаа, ашиг нь ийм байгаа, ийм олон харилцагчтай гэж. Тэгж тайлбарлаж ээж үнцэн гэдэг юмыг тайлбарлав. Тэрнээс шууд хувьцааных нь үнийг хараад өө энэ 30 төгрөг юм байна. Нөгөө хувьцаанд 70 төгрөг юм байна. 30 төгрөгийнх нь сайн байх гэж авч болох. Яг зөв. За нэг жоохон ч гэсэн бас нэг анхан шатны мэдээлэл авч үзэж байгаа хүмүүс авч чадсан болов уу гэж бодож байна. Би болохоор нөгөө бас нарийн тэгээд цаг гаргаад өдөр тутамдаа судлаач хийж чаддгүй учраас өөртөө ажиллаж байгаа. Тэгээд яаж ажиллаж байгаагаа ямар их хүч хөдөлмөр одоо ямар их шин зүйлүүдийг хийж байгаа мэдж байгаа учраас зөвхөн нөгөө өөрийнхөө хувьцаануудыг айтар аваа явчихдаг. Тэр бол надад бол жоохон амар л байдаг л та. Тэгээд сүүлийн 9 сараас хойш бол арч санхүүгийн нэгдэл болон түүний охин компаниудын хувьцаад байнгын өсөлттэй эрэг үзүүлэлт тасралтгүй үзүүлж явж байгаа сүүлийн 3 сар. Яг энэ хүнд хэцүү хөл хорионы үед бол манай компаниудын хувьд бол арцсангуу сайн эрэг үзүүлэлтүүдийг харуулад явж байгаа их тата мэдээ байгаа. Манай хувьцаа эзэмшигчтэй дуртахад хинээс таашаасаа нэг сони юм сонссон. Танаа дээр ард даатгал компани ковидтой холбоотой нэг даатгалын шинэ бүтээгдэхүүн гарлаа гэдэг зар постэр би фейсбુક дээр харсан байхгүй. Тэгээ жоохон гайхаад ковидтой холбоотой даатгалын бүтээгдэхүүн гэхээр эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүн байна уу? За манайх шинэ бүтээгдэхүүн гарч байгаа. Энэ ковид-19-тэй холбоотой ажилтны даатгал гэж болно. Энэ нь бол яг эрүүл мэндийн даатгал бол биш. Яг ажилтны нөхөн хэлбэрийн даатгал гэж бол бид нар нэрсэн байгаа. Энэ нь ямар учиртай гэхээр угаасаа энэ ковидтэй холбоотой холбогдсон гарч байгаа эрүүл мэндийн зардлыг бол улсаас төлчихөж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ даатгал нь бол ямар даатгал вэ гэхээр зэрэг одоо хэрвээ ямар нэгэн байдлаар тэр
ер нь бол энийг бүтээгдэхүүнийг гарсан зорилго шалтгаан нь бол бидний ашиг олох гэхээс илүүгээр энэ нийгмийн хариуцлагын хүрээнд бол энэ бүтээгдэхүүнийг бол гаргацсан гэж бол ойлгож болно. За энэ ерөнхийдөө яг энэ ковидтэй тэмцэж байгаа энэ хэцүү үед яг галын шугамд ажиллаж байгаа төрийн байгууллагууд болоод улсын хувийн байгууллагуудаа зориулж энэ бүтээгдэхүүнийг бол гаргасан байна. Энэ нь одоо ямар юу гэсэн үг гэхээр хэрвээ танай ажилтан ковид эрг позитив гарах юм бол 1 сая төгрөгийн хамгаалтыг бид нар өгье гэж байна. Нэг ажилтны хувьд. Нэг ажилтны хувьд. Энэ бол бас 1 сая төгрөг гэдэг нь эрүүл мэнд биш. Одоо юу гэдэг энэ хүний орондоо одоо ажиллах одоо тэр хүн хэрвээ ковид тусаад ажиллаа хийж чадахгүй болох ч юм уу бусад тэр санхүүгийн хэрэгцээний үүсэх санхүүгийн эрсдлийн бол бид энэгээр энэ даатгалаараа бол хамгаалж өгч байгаа гэж юм даатгалж ойлгож болно. Тэгэхээр болов маш хүмүүс бол маш сонирхолтой байгаа. Эхнээсээ даатгалаад ихсэн байгаа. Том компаниуд за улсын бас байгууллагууд байгаа. Тэгээ яг эхнээс нь бүгдээр л мэдж байгаа шүү дээ. Одоо галын шугамд одоо ямар компаниуд ажиллаж байгаа, ямар байгууллагуудаас ажиллаж байгаа вэ? За эмч цагдаа, манай онцгой байдал. За тэгээд энэ хувийн компаниудаас гэх юм бол бензин шатхуун төгөөгөр банк санхүүгийнхэн гэдэг ингээ олон компаниуд бол тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа. Эдгээр байгууллагууд маань бол эхний ээлжинд бол хамрагдаж байгаа. Тэгээд дахиад хэрвээ бас өөрийнхөө ажилтнуудад энэ даатгалыг бас хийх сонирхолтой бас байгууллагууд байвал бид нар бол энийг бол чөлөөтэй хийж өгч байгаа. Яг одоохондоо бол хувийн одоо жирийн иргэдэд бол бид нар бол бас дахиад тусад нь бас бүтээгдэхүүн гаргах гэдэг судалгааны ажилд явж байгаа үргэлжлэж байгаа. Гэхдээ одоохондоо бол хараахан гараагүй байгаа. Удахгүй гарах байх гэж бодож байна. Амар гоё бүтээгдэхүүн гаргасан юм байна. Бас дөрөвтөл би бол яг эсгэлээ болж байна. Хол даатгалтай юм тийм. Гэхдээ яг хоо нарийн юмуд бас дотор байгаа л да. Гол юм нь бол шинээр энэ Монгол улсад шинээр илэрч байгаа энэ одоо шинэ бидний кластерлж гарч байгаа гэдэг энэ шинэ голомтуудаас ингээд өвч авах юм бол өөрөөр хэлбэл дотоодоос өвч авах юм бол энэ даатгалыг үйлчлэнэ. Түүнээс биш одоо юу гэдэг гадаадаас зөөлрөгдөж орж ирсэн гэдэг байгаа шүү дээ тий. Гадаадаас одоо өвч ирээд одоо өвчтөй нөөцлөгдсөн бол энэ нь бол хамаарахгүй. Гэхдээ зөвхөн Монгол улстай ажил үргэлж гүйцэтгэж явж байгаад яг ажил үргэлж биелүүлж явж байгаад энэ өвчнөр тусах юм бол энэ вирусыг одоо өвчлөх юм бол бид тэр өсөлтөд зориулж гаргаж байгаа даатгал байна. Үүний хувьд бол маш хямдхан байгаа. Нэг ажилтны хувьд 30,000 төгрөгийн хороомжтой. 30,000 төгрөгөөр 1 сая төгрөгийн хамт санхүүгийн эрсдлийг бол худалдаж авч байна л гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр хувь хүмүүст бол үйлчлэхгүй маань. Та нарт та хувь хүмүүст тэр хувь үйлчлэхийг бол бид нар судалгаа одоо хийж байгаа. Гэхдээ одоогоор бол архан гараагүй. Тэгээ энэ бол байгууллагуудад бол чөлөөтэй бид нар бол хийж өгч байгаа. Хийгээд эхэлсэн байгаа уусаа. Сая төгрөгийн хамгаалалт гэдэг маань өөрөө сая төгрөг одоо ямар нэгэн эрсдэл гараад нөхөн төлбөрөө авах бол сая төгрөгийн нөхөн төлбөр авна л гэж ойлгож болно тийм үү? Тийм. Нэг удаагийн тохиолдолд шууд сая төгрөг авна. Бид нар ямар нэгэн асалт энэ зүрийн байхгүй. Хэрвээ та PCR шинжилгээгээр мэргэжлийн байгууллагаар PCR шинжилгээгээр одоо манай даатгалагч маань позитив гарсан бол шууд удаагийн тохиолдолд 1 сая төгрөг болгож байна. Тэгээд дахиад өргөжлүүлээд хэрвээ тэр хүн маань дахиад бас интегрээд дахиж ажил үргээ гүйцэтгэж байгаа дахиад хэрвээ ковидээр дахиад онцлогдох юм бол бид нар бас дараагийн хамгаалтыг бас үргэлжлүүлээд бас үйлдэл хороомж төлөх юм бол бас 500,000 төгрөг хүртэлж идэв юм ингээд ирээнүүд нь бол бүгд хийгдээ явж байгаа. Хамаа тэгээд нэг туссан бол дахиад тусах магадлал бага байгаад байгаа гэж би ойлгоод байгаа шүү дээ. Олон улсын мэдээнүүдийг харахад тэгэхээр гайгүй байлгүй. Энэ яг даатгал ярьсан дээр би бас зүгээр нэг товчгоо нэг юм хэлчмээр санагдлаа. Манайхан нөө машина амар сайн даатгалдаг. Тэр одоо бүр ингээд хөвшчлээ шүү дээ. Тэр хинч тэр нэг асуулт тавихгүйгээр машина даатгалдаг. Тэгэл машиныхаа тосоолыг солиулаад машина ингээл айгуу гоё ингээл бүрээл ингээл амар гамтаа ингэж хайрлж ер нь машин тэргэндээ ач холбогдол өгдөг юм. Яг өөрийнх нь биендээ тийм хэмжээний анхаарал тавихгүй байгаа юм шиг санагдаад идэг. Тэгэхээр энэ
Миний даатгал тэгээ даатгалд хамрагдаад түүнээс авч болох тэр зүйлүүдийг та нар заавал би бүр тэрийг заавал сонирхож үзээрэй гэж хэлмээр байна. Энийг үзэж байгаа хүмүүстээ арт даатгал компани Facebook пэйж хаягаар тэр School утсаар нь холбогдоод тэгээд энэ эрүүл мэндийн даатгал гэдэг бол маш хэрэгтэй бөгөөд эргээгээд энэ хэцүү үед хамгийн их эрсдлээс таныг хамгаалж болох юм бүтээгдэхүүн байдаг юм байлаа шүү. Тэрийг заавал цаг гаргаад сонирхоод үзээрэй. За нэг юм хэлчихв. Энийг яг ярьсан. Одоо яг энэ даатгалын сэдв энэ эрүүл мэндтэй холбоотой топик бол яг хамгийн одоо хүмүүсийн анхаарлын төвд байгаа сэдв болчиход байна л да. Яалтчгүй. Яг одоо угаасаа яг сайн автомашин гэдээ хэлсэн дээр яг ингээд ганц Монголд ч биш. Дэлхийд даяар угаасаа хамгийн их одоо хүмүүсийн даатгал ихээр зэрэг хамгийн түрүүнд боддог юм бол автомашины даатгалыг хамгийн түрүүнд хүмүүс боддог. Автомашинаа их даатгалдаг. Харин ковид гарснаас хойш одоо өнгөрсөн энэ жилийн 2-3 сараас хойш ингээд олон датануудыг харсан чинь автомашины даатгал одоо жоохон буурах юутай эрэлтэн жоохон буурах хандлагатай. Эсвэргээрээ нөгөө эрүүл мэнд тэгээ нөгөө амьдралын даатгалынх нь нөгөө орлогууд нь ингээд нөгөө өсөх хандлагатай болсон. Тэрнийх нь бас нэг сонирхолтой ажиллагдж байгаа юм бол дандаа залуучууд байгаа бас. Дандаа залуучууд яг тэрэн дээрээ илүү анхаардаг. Энэ эрүүл мэндийн даатгал, энэ амьдралын даатгал гэдэг юм руу бол бүр айгүй их дэлхийд даяараа тэр чигээр яг энэ даатгал гэдэг юм дээр бол айгүй анхаарал өгч одоо тэрэн дээр бас оранж мөнгөж гэсэн бас нэлийн бас яг энэ чиглэлээр бас өсөлттэй байгаа ажиглагдж байгаа. Тэгээ манай Монголч гэсэн бас ялгаа байхгүй. Манай дээр ч гэсэн бас энэ эрүүл мэндийн даатгал дээр бол ард иргэд энэ компаниуд бас энэ ажилчдынхаа бас нийгмийн хэрэгслийнхаа хүрээнд бас энэ даатгалуудыг маш ихээр хийлэгдэг болчих. Яг энэ өвчин гарснаас бол бас энэ бол бүр айгүй их нөлөө үзүүлж байгаа гэсэн. Зөв. Тэгээ хүмүүс ерөнхийдөө бол одоо арай илүү эрүүл мэнд рүүгээ анхаарах энэ бол бас нэг юм том эрсдэлгийг юм гараад ирж болно гэдэг нөө дандаа Монгол хүмүүсүүд хэлдэг шүү дээ тий. Нөгөө өвчин зовлон хийлж ирэхгүй хийсч ирдэг гэж яадаг. Тэрийг бол яг дэлхийн нийтээр ингээд мэдрүүлсэн хүнд жил байлаа. Тэгээ даатгалын хувьд бол тэгвэл та нар их гоё бүтээгдэхүүн гаргаж байгаа юм байна. Одоо би авч бүтээгдэхүүн маань баярлалаа. Тэгээ дөнгөж баяр. За. Аруна захирлаас артаа амар халуухан сар байсан баха. Аруунаас манай Аруна захирал маань арчшопын захирлаар томилогдоод удааг байгаа. Тэгээд нэлээд их ажилтаа байгаа. Тэгээд саяхан би мэдлээ. Миний хүүгийн мөрөөдлийн ажил гэж ш чиний ажил Аруна. Яасан гэсэн чинь ээжээ би арчшопын том болоод арчшопын захирал болж чадхуулсан юм. 6 арчшопын захирал болж аач гэсэн чинь та дотор ямар их тоглоом байдаг мэдэхгүй гинэ. Тусами хязгаарыг авч хэрэгтэй юм шүү дээ арчшопын захирал болохоор. Тэгээд манай систем азрын хамгийн хүсэмжит захирал Аруна захирал маань одоо өнгөрсөн сар бол нэлээд халуухан байсан. Харин болцооч. Ер нь бол яг нөгөө нэг сая нэвтрүүлгийг хийхэд Золбоотой хоёр ярьжсэн тийм new normal гэдэг хүмүүсийн амьдралын хэв маягт нэлээд хурдан өөрчлөлтүүд орж ирж байна. Тэгээд энэ нь зөвхөн энэ хөл хорионы нэг сарын хугацаанд биш цаашдаа өргөлжлөх хандлага байхаар байна гэдэг. Тэр бол үнэхээр яг манай арчшопын бизнес дээр бол харагдаж байна л да. Тэгээд хөл хороо ингээд эхлээд нэлээд чанга эхлээд явандаа бас багаар нөхцөлд нь өөрчлөлтөөд одоо тэгээд өнөөдрөөс бол бас зарим үйл ажиллагаа бизнесийн компаниудын үйл ажиллагаанууд илүү нээлттэй болоод хүмүүс гадуур явах боломж ингээд нэмэгдэж байгаа боловч арчшопоор орж ирэх захиалгын тав бол өсөлттэй хэвээрээ байгаа тийм. Тэгээд энийг болохоор би юу гэж харж байгаа гэхээр урд нь яг онлайн шопингийг нэг их туршиж үзээгүй байсан хэрэглэгчид энэ удаа ингээд хэрэглэж үзээд бас ингээд цаг зав хэмнэсэн найдвартай ингээд захиалсан бараа маань хүрээд ирдэг юм байна. Тэгээд бас гадуур дотор явах хөдөлгөөн хязгаарлал зүгээр байгаа энэ үед ялангуяа бас боломжтой юм байна гэдэг ингээд дасаад хэрэглээд байна гэж би бодоод байна л да. Тийм болохоор хойгийг харсан юм тест норон ингээд яваад байгаа.
Уучлаарай. Тий арчапар бол тийм байгаа. Тэгээд яг нөгөө дэлгүүр ажиллуулж байгаа болохоор ч юм уу сонирхолтой байна. Одоо ингээл ямар бүтээгдэхүүн илүү тренд болохоор байна уу? Ямар борлуулагч маань ямар бараа бүтээгдэхүүнээ илүү сурталчилмаар байна уу? Гой гой юм юу байна уу гэдгийг л одоо өдөр болгон хайгаал тэрийг хүмүүстэй хэрэглэгчдэд танилцуулаад Artshop-ийн манай Facebook хуудсыг тэр талын мэдээллүүдийг тогтмол авчээ гэвэл тэгэл яваад байгаа. Тэгээд нөгөө Apprentice гарсан чинь нэг бүтээгдэхүүн шууд одуулж байна. Тэр маань нөгөө Монгол телевизийн бүх гоё нөгөө нэвтрүүлгүүдийг яг Netflix шиг онлайнаар нөгөө бүртгүүлээд авдаг Ori гэдэг үйлчлэгээ байгаа шүү дээ тий. Тэдний одоо нөгөө нэг сарын карт нь манай дээр байдаг байхгүй юу 9900 төгрөг гэдэг. Тэгээд тэр нэг сарын ирэх бол маш сайн борлуулагдж байна. Тэгээд хүмүүс бас яг нөгөө хуваарийнхаа дагуу үзэх заримдаа амжихгүй байж болно шүү дээ тий. Тэгэх юм бол дуртай цагтаа нэвтрүүлгүүдэд үзээд ах Apprentice нэвтрүүлэг тэрнээс гадна манай Монгол телевизийн гаргаж ирсэн гой гой бүтээлүүд тэр Oriгийн санд байгаа. Тэгээд энэ эрхийн бичгийг одоо ч гэсэн худалдаад аваад тэгээд нэвтрүүлэгтэйгээ хамт иж болно шүү. Apprentice нэвтрүүлэгтэйгээ. Тийм сантай байна. Арчоп бол тэр Ori бол их ер нь би зүгээр л дотроо ингэж үзсэн шүү дээ. Нөгөө Netflix гэдэг одоо хүн болгоны хэрэгэлдэг тэрний Монгол хувилбар. Тэгээ хамгийн сонирхолтой Монгол телевизээр гарч байгаа хийгдсэн кинонууд тэр контентууд орд юм лээ. Тэгээ тэрийг хэрвээ суулгаж амжаагүй хүмүүс байгаа бол утсан дээрээ суулгах зурагттайгаа холбоод компьютер одоо юунаас л яг л Netflix-ийн Монгол хувилбар байгаа. Тэрийг сонирхоод үзээрэй хэрвээ шаардлагатай байвал. Бид нарт гэхдээ өнөөдөр бас нэг surprise-тай байгаа. Нэг зочин өрсөн байгаа. Огт санхүүгийн салбарт ажилладаг. Та нарыг бодвол шал өөр юм хийдэг. Миний мөрөөдлийн ажлыг хийдэг хүн байгаа. Тэгээд тэр зочноо ингэсгээд урьж оруулах бах тийм үү хүжээ? Аха. Шууд оруулах уу эсвэл бид нар тодорхой хэмжээр хүлээх? За нэг жоохон завсрал авч ерөөхдөө нэг 20-25 минут тум нэг жоохон завсралга аваад явъя тий. Завсралга авах юм бол манай нөгөө Oriтай хамт ирсэн гоё бандл байгаа. Тэрийг үзүүлэхгүй мө үзэгчд тий. За тийм. Apprentice нэвтрүүлгээ үзэж байгаа юм чинь бас ганхуйг захирлын талаар сонирхох хүмүүс ноён гантаа өнгөрүүлсэн 100 өдөр гээд аюу гоё ном байгаа. Тэгээ тэр номны талаар уянгаагчтай хоёрын хийсэн ярилцлага их олон хүмүүс үзсэн. Одоо ч гэсэн манай Artshop-ийн Facebook хуудсан дээр, арт санхүүгийн нэгдлийн хуудсан дээр байгаа. Тэгээд ер нь амьдралын зорилго утга учраа ингээд хайж олоод төлөвлөгөөтэй амжилттай урагшлах талаар залуучууд их юм сурч болохоор гоё ном байгаа. Тэгээд тэр номыг бас Ori-гоор Apprentice үзэг гээд Ori-гийн нэг сарын эрэхтэй хамтдаа нийлүүлээд багц олгоод тэгээд гоё хэмнэлттэй 29900 төгрөгөөр номооч аваад Ori-гоо ч үзээд ингэж явах боломжтой байгаа шүү. Тэгээд тэр бандл үзүүлээ. Apprentice bundle гэдэг. Өдөргээд энэ байгаа. Тийм. Тэгээд Artcoin-аар авч болж байгаа юм биш шүү. 100% Artcoin-аар авч болно шүү. Artcoin-тай хүмүүс байл. Вау. Заста боломжийг ашиглаад байхаас үргэлжлэх ажил. Айгүй олон хүн үзэж байгаа тэр ганц нэг хүргэх хүн байвал бас хүргэжлээ байл зүгээр. Хэдэн хүн одоо бараг 720-30-аад хүн үзэж байна. Тийм өшөө бас үзхийг хүссэн хүмүүс байл доор нөгөө найзтай меншн эдрийг. Тэгээд ерөнхийдөө одоо зочион орж ирнэ. Тэгээд төгсөл хэсэг рүү нөгөө бүгд аздангаа шалруулах болохоор орхон байгаарэ. Байж байгаарай. Сувга битгий солиорой. Реклам гэдгийг мэдэж байна. Гэхдээ та таксин цуг мөнгөөрөө ч хувьцаа худалдаж авч болдгийг мэдэх үү? Хөрөнгө оруулахад заавал их мөнгө шаардлагагүй. Бас хувьцаа авахд насны ангилал хамаагүй. Сайн байна уу? Энэ бүгдийг та ганцхан аппликейшнээр шийдэх боломжтой. Ард аппликейшн танд Монголын хөрөнгөний бирждээр арилжаалагдаж буй хувьцаануудыг худалдаа авах дансаа хянах боломжийг олгоно. Хэрв та хаана хандхаа мэдэхгүй бол бидэнд хандаарай. Хувьцааны арилжааг ард апаар. Тоочлаа миний буруу биш шүү. Хүчиж яач вэ? Яах вэ? Яалч
нөгөө л нэг төвчрээ. Бөө стресс амжихгүй штэ ажил өгшөө. Наадах чи би 5-10 минутанд л амжуулсан шүү дээ. Яаж? Ард аппликейшнээр энд худалдаа авах, зээл авах, үргэлжлэл бүхэл зүйлээ амжуулж болно. Тэр бол Монголын шилдэг бизнесмэнүүдийн нэг. Шилдэг гүйцэтгэх зэрэглэлийг шалгаруулах. Энэ мандайлал ур чадвар, арга ухаанаараа бусдын тэргүүлэх залуус өөрсдийн чадвараа батлан харуулахыг зориулж. зоригтой бай, зоригтой бай, зогсохгүй бай. Зөв шилэгдмэл нэг нь л энэ хүндтэй үргийг авах хэрэгтэй. Энэ бол Apprentice Монгол шоу нэвтрүүлэг. Байж байгаарай. Сувга битгий солиорой. Реклам гэдгийг нь мэдэж байна. Гэхдээ та таксин цуг мөнгөөрөө ч хувьцаа худалдаж авч болдгийг мэдэх үү? Хөрөнгө оруулахад заавал их мөнгө шаардлагагүй. Бас хувьцаа авахд насны ангиллал хамаагүй. Сайн байна уу? Сайн. Энэ бүгдийг та ганцхан аппликейшнээр шийдэх боломжтой. Ард аппликейшн танд Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж буй хувьцаануудыг худалдаа авах дансаа хянах боломжийг олгоно. Хэрв та хаана хандхаа мэдэхгүй бол бидэнд хандаарай. Хувьцааны арилжааг ард апаар. Тоочлаа миний буруу биш шүү. Хүчиж яач вэ? Яах вэ? Яалч нөгөө л нэг төвчрээ. Бөө стресс амжихгүй штэ ажил өгшөө. Наадах чи би 5-10 минутанд л амжуулсан шүү дээ. Яаж? Ард аппликейшнээр энд худалдаа авах, зээл авах, үргэлжлэл бүхэл зүйлээ амжуулж болно. Тэгвэл найздаа татаад өгөөч. Та ард аппликейшн татснаар онлайн зээл, хадгаламж, хувьцаа, крипто валют, онлайн дэлгүүр, төлбөр төлөх бүх боломж гэх мэт олон үйлчлэгийг нэг дор авах боломжтой. Ард санхүүгийн нэгдэл. Бизнесийн ертөнцийн ширүүн давлгаа. Энэ давлгааг мохшгүй зөрөгтэй, цуцшгүй хүчтэй, зориг төгс нэг нь л гатлан гарах боломжтой. Мэдлэг боловсрал, арга ухаанаараа тэргүүлэгч шилдэг 14 оролцогч. Амьдралд тохиох ховорхон боломжийн төлөөх ширүүн тулаанд бүхнээ дайчлан өрсөлдөх. Монголын шилдэг бизнесмэнүүдийн нэг чулууны ган хуйг түүний дор ажиллах гүйцэтгэх захирлын албан тушаалын төлөө өрсөлдөх хүндхэн өдрүүд өрнөх гэж байна. Энэ бол Apprentice Монгол. Манай зочин маань ороод ирсэн байна. Би та нарт түрүү хэлсэн. Биднээс хамаагүй сонирхолтой хамгийн гоё ажлыг хийдэг. Яг миний хувьд бол миний мөрөөдлийн ажлыг хийдэг юм гайхамшигтай авиастай найз маань урилгын маань хүлээн аваад орж ирсэн байгаа. Тэгээд яг би тэд дандаа нөгөө нэг санхүүгийн юм яриад их юм бол жоохон сонирхолтой мүү гэж бодоод 16 наснаа бас сайн сайхан юм болж ковидтай бүтэн ковидтай холбоотой хөл хорой бүтэн сар болоход гэр орныхантайгаа дотн танилцаж амжуу. Байна. Сонсогч байна. Сонсогч. Би нэг андуурсан юм шиг байна. Sorry. Өөр газар орох гэж байгаа танах руу ороод ирсэн. Гайгүй. Би нөгөө зар өгөх гэж байгаа буруу юм руу ороод ирчихсэн. Дараа өгч гэж нэг л зар өгөх гэж явсан юм байна. Төмс зарна. Намар дарсан төмс зарна. Намар хураасан юу? За сайн байцгаана уу? За сайхан карантинж гэнэ үү гэдэг шиг. Сайхан гэдэг. За ажил төрөс сайн. Ашиг орлого бизнес сайн уу?
Өшөндөө. За энэ хийм байна. Ташир байна. За уянга манай апрентисийн одын гэргий сууж байна. За залбаа байна. За залбааг өнөдөр жоохон зооноо. Яна залбаа. За аруна байна. Хаяа аруна. Пүүж байна. Амар айсгалан байна. За нэг гал одрох гэж ард гэсэн. За окей. За юу авах вэ тэгээд ингээд карантины үеэр ингээд гэртээ байснаар үс их уртуурчлаа. Хүүхд гэрийнхэн хойноос ээжмэж гэж андуураад байна. Араас жоох. Гэтэ чанд хэлсэн шүү дээ. Уртстай залгчууд таалагдаад байгаа гэд. Game of Thrones үзсэн чинь ингээд бүгд амар сахалтай. Би яа бүх юмнаас дандаа хоцорч явдаг хүн. 10 жилийн өмнө ихсэн киног сая энэ карантины үеэр нэг багсаг хуйгагийн өөрчлөлөөр хамт үзлээ. Тэгэл яг юм шиг шууд л ерөн супер юм байна. Би ч одоо бас ингээд сороч яг гэртээ бол баг шалтгаан явж байгаа шүү дээ. Тэгэл нөл татвар өдр байгаа. Нөгөө ан хийх гэж байгаа зэрлэг хүмүүс чигээл энэ тийм дүү юм уу хэсгэр нөтгөө хүмүүс гэрээ дүү. Тэ. За миний хувьдсаа юу гэдэг бэ? Би ч бас ардын хувьдаа эзэн шиг тэгэхээр тэр утгаараа бас өргөцсөн баг гэж бодож байна. Тэгээ миний одоо дансанд одоо coin зөндөө coin байгаа бол тэгээд одоо өөрчилж болдгоо авчиж болдгоо нэг тийм хэдэн зоосон. Одоо энэ маань ямар хувьцаа хүлээж байна манайхаа. Одоо би нэг бошуухан нэг прүсний мөнгө бодохчмаар байдаг юм. Юу болоод байна? За хоёр төрлөөр ингээд зарцуулж болно шүү дээ та. Нэг нь болохоор манайхаас үйлчилгээ авах те. Тэр нь одоо арчоп бүтээгдэхүүн авч болж байна. Арчоп тэр хүн одоо зарим бараан дээр 50% хүртэл хөнгөлөлт үзүүлж болж байна те. Арткойноор зарим барааг бол бүр бүтэн арткойноор төлж болж байна. За түрүүн таашир захирлаас дурдлаа. Даатгалаа бас арткойноор авч болж байна. Та нэр ковидын даатгал та сонссноо та. Ковидын даатгал. Ковидын даатгал. 30,000 хаяг авч болно. Юу нь шууд идэв. Яг 30,000-аар та тэр койнороо төлчих болно. Өнөөдөр ханшин 3 төгрөг төрсөн гэхэлэр нэг 10,000 койноор сая төгрөгийн даатгал авчиж болно гэсэн. Залбаа. Одоо хэнийг наран зүүнийг асуухаар би бас хүмүүс зарламаар санагдлаа. DAX гэдэг энэ криптовалютын бирж нэгдэж байгаа. Шинэ үйлчлэгээ бид нар нээж байгаа. Үүнийг нэг coinтэй холбоод тавчхан тайлбарлаад өгөөч. За манай Ardap-ийн 4-р хувилбар өнөөдөр одоо бодит орчинд гарсан байгаа. Тэр нь болохоор гол өөрчлөлт нь одоо сайжруулалт нь гэвэл DAX гэдэг өөрсдийн бидний бүтээсэн цахим арилжааны бирж одоо орж ирсэн байгаа функцээр, нэмэлт функцээр. Энэ нь болохоор одоо та арткойноос шууд төгрөг болгож болж тэ хувьцаа болгож боломжтой болж байгаа. Гэхдээ одоохондоо бол тэр нь туршилтын хэмжээнд явж байгаа. Тэр Монголын хөрөнгөний бирж дээр арилжаалагдж байгаа хувьцаануудыг бол шууд арткойноор авч болно гэсэн. За тэгээд бас бусад энэ том криптовалютууд руу бас одоо арилжаалаад хөрвүүлэх боломжтой байгаа. Одоо биткойн тэ биткойн бас сая ковид new norm нь өөрөө биткойн өсөлтөнд сайн нөлөөлсөн баг. Одоо өнөөдрийн арилжааны ханш бол 19,000 гаруй доллартай явж байна. Тэгэхээр яг нөгөө энэ биржүүд шиг одоо захин байдлаар энэ арткойн болон энэ криптовалют тэгээ дээрэс нь хамгийн гол нь энэ бидний зорж байгаа нь security token exchange буюу одоо ийм цаана санхүү үнэцээс байгаа үнэцэсийг токенжуулаад одоо coinжуулаад гэх юм уу үнэцээс болгоныг тэгээд хооронд нь бүх саяны энэ дурдгдсан бүтээгдэхүүнүүдийн хооронд нь арилжаалах боломжтой болж байгаа. Нэг өсөндөө нэг хөврөх чадвар нь илүү уян хатан болж байгаа. Би энэ дээр нэг ингэж одоо энийг ингээ хэрэглээд ингээд одоо наран зүүн хадгалж гин гэж шүү дээ. Яг тэр шиг ер нь энэ нэг бирж энэ хөрөнгөний зах зээл дээр энийг одоо ашиглаж сурах тэр нэг юуг нь илүү дэлгэрэнгүй бүтэн дараагийн нэг лайваар яг зөвхөн нэг энэ сэдв рүүгээ тогтоод нэг ярьж танилцуулбал сонирхолтой юм болов гэж удаа би бас өөрөө ойлгоогүй юм зөндөө байдаг байхгүй. Наран зүүн чи
Койно зүгээр тэгээ хэвтүүлээд байна гэдэг чинь юу штэ. Хадгаламж руу лайф мафтер тэтгэврийн хуримтлал руу хийж болно. Би ч одоо яг ханшийн үсгийг хүлээгээл аль чайнгээл одоо 100 төгрөг хөрөх юм бол тэгэл би ажлыг хийхгүй болно гэж итгэцэн тэгэл тас дарчаа суугаад байгаа шүү. Таастай бол нэлээд олон coin юм. Бага. Coin. Тэгээд хоёрын болохоор ерөөхдөө coin хадгал гэдэг нь намайг ч гэсэн би тэгээд бас тэгэл нэг өдөр шууд бүх юмаа хаяал coin-ы маань өгн 100 төгрөг хүрсэн өдөр тэгээд бүх юмаа хаяал зөвхөн ямар нэг юм үрдэг тийм ажилтаа болно гэж мөрөдөл та. Гэхдээ бид нар энэхийн миний coin чи ингээд цавцгаар нэг тах гэж 20 саяар унаа тах гэж 20 саяар үсэл. Энэ хооронд чи ингээд зүрхний шигдээс болох ч юм. За яшка тэгж ойрхон битээ харалтаа. Нэг хараад нэг өдөр чи анх нэг 5 төгрөг багт нь би чи ингээд байж нэг өдөр харсан чинь доошо 3 төгрөг болсон гэсэн чинь шууд бүтэн өдөр ухаангүй хэвчээ. Тийм учраас би одоо сүүлийн үед coin ханхаас айгаад тэгээд хайцсан ба сая харин 3 төгрөгтэй байна гэж танаас сонслоо. Тэгээд нэг өглөөс ирэхэд л одоо Монголын одоо манай ардын coin дэлхийн зах зээл дээр ингээд нэг доллартай тэнцээд ирэх юм бол би бол ер нь тийм л мөрөгдөлтэй. Ер нь биднэрт бол маш том боломж байгаа гэж боддог. Тэгэхээр ерөнхийдөө сая энэ ковидыг харж байхад ер нь биднэрт бол ингээд яг нөгөө өөрсдөндөө байгаа боломж энтрээ ер нь дайшлах тийм шалтгаан байдгүй байсан ч юм уу. Эсвэл одоо юу гэдэг өдөр тутмын ахуйн ажил энэ төр зурлаад тэрнээсээ болоод их тийм хүмүүс их юу гэдэг бэлэнчлэх юм сэтгүү их сурцсан байсан юм уу да. Тэгээд сая ковид үеэр бол гарцаагүй ингээд хоригдоод ирэхээр хүн чинь ингээд өөрийгөө эхний 7 хоног бол их сайхан тийм амралтын газар очсон юм шиг тийм жаргалтай байгаа байхгүй. Тэгээ дараагийн 7 хоногоос жоохон хямарч эхэлж байгаа юм. Амьсгаад цацаад гарч гүмээр санагдаад цонхоор юм харж суугаал те. Тэгээ тэрний дараагийн 7 хоногоос юу би чи яах ёстой вэ гэдэг юм орж ирж байгаа. Ерөнхийдөө бол энэ бол биднээс оюун санаа сэтгүүн хөвд өдөр тутмын бидний заншсан маш олон хэрэгслийг эвдснээр миний хувьд бол ковид бол маш том юм сургалт боллоо гэж бодож байна. Нэгдүгээрт хоёрдугаарт биднээсийн нийгмийн ер нь бүхэл салбарын одоо энэ шалгалт явагдлаа салбарт одоо янз бүрийн шалгалт явж штэ бэлэн байсан уу одоо боловсролын чиглэл дээр ямар том өөрчлөлт гарахаар байна. За санхүүгийн одоо юун дээр ямар байдал үүсдэг. Одоо бэлэн мөнгөний асуудал бол сонир биш болж эхлэх нь шүү дээ. Ариун цэвэр үтэйгээ холбогдоод хүмүүс бол явандаа бол энэ бэлэн бус энэ хэлбэрлэлөө шилжих юм хандлага бол маш их анзаарагдлаа. Дэлгүүр орохоор бэлэн мөнгө авахгүй гэж юм заавалчгүй картаар хийгээд юм тий. Тэгэхээр энэ маань өөрөө бас яг юм өнөөдрийн санхүү энэ чиглэлээр хийж байгаа хүмүүс яг энэ хөрөнгө оруулалт хийсэн хүмүүст бол маш их юм боломж байгаа болов гэж би хувьдаа харсан. За миний хувьд бол өөрийгөө сурах одоо мэдих өөрийнхөө ур чадварыг шалгах ийм бас ийм зүйл хийсэн. Би өөрийгөө жигтэйхэн одоо их мэдлэгтэй боловсралтай чадвартай хүн гэж бодсон. Ковидын үеэр шалгалтанд нам унглаа. Яа тэгэхээр өнөөдөр дэлхийн олон энэ хөгжлийг бид нэрээс харахаа болцсон энэ хот доторх нэг юм салбар ойр дотны найз нөхдөөрөө харьцаар хагаад ингээд яг юу бид нар юм харахгүй байсан юм шиг. Тэгээ сая бол энэ юу нэгж өөрийгөө бол маш их тийм одоо болох ийм юмсан. Тэгээд одоо саяын энэ Black Friday одоо мэргэжлийнхаа дагуу маш их ном програм янз бүрийн юмнуудыг одоо хямдчсан дээр нь худалдаж авч тэрний хүчгүй чиглэл суулаа. Тэгээ энэ дээр бол бид нар бол ерөөсөө яг юм глобал ачиг хандлага руу явахгүй бол бид нар бол яг энэ дөрөв удаа дотроос бид нар энэ харааныхаа юу задлж өгөх хэрэгтэй юм гэсэн юм.
Бирж үү? Бирж энэ бол одоо монголоор бол зах тийм ээ. Энэ бол ерөнхийдөө хамгийн зах гэж. Тийм. Яг одоо тэгээд энэ биднес одоо өнөөдөр 20 тавилан маяг гэж байна. Одоо тэгээд гудамжаар дөрөв гүйж гараад одоо ингээд энэ бол миний бодлоор бол бас дуусах болоогүй. Энэ бол зөвхөн одоо юу гэдгийг тодорхой хэмжээний зарчих хэрэгтэй зүйл рүү ойртох энэ боломжийг өгж байгаа болохоос бүгдээрээ бүх юм эргээд хэвэндээ орсон гэдэг биш. Тийм учраас яг энэ үйл ажиллагаа өшөө яг энэ юун дээр сайжруулах хэрэгтэй гэж бодсон. Арт шопын хувьд бол маш их сэтгэл хангалуун байгаа. Арт шоп бол одоо яг арт шопоос хэр худалдаа авалт их хийв үү? Тэгээ одоо ингээд миний мэдтгэл хүн амтан болгоно юу амын тэгэл яг энэ үед бас энэ одоо юу гэдэг онлайн хүргэлт гэдэг бол өөрөө маш их тийм юу болсон юм байна. Би ч одоо заавалч өөрөө л бүр хөлдөө дэлгүүр рүү алхаад байсан чинь ямар ч хэрэггүй биш юм байлээ. Ерөнхийдөө онлайнаар юм авчих байсан юмыг бичиж нусаа гоож гудамжаар алхаад цагдаа магдаанаас бултаад юм өмнө араар яваад шаардлагагүй байсан байлээ. Тэгэхээр одоо ерөнхийдөө энэ бидний үшээ хүмүүс ингээ хөрөнгө оруулалт хийсэн чиний өмнөөс чиний хэмнэх одоо энэ мөнгөчийн хэмнэх, цагийн хэмнэх энэ болцоо гаргачаад байхад энийг бид нэр ерөнхийдөө нэг тийм анзаарахгүй хойрог тэгээд эдийн засгийн маш их алдагдaltaй аюулгүй байдал, эрүүл мэндтэй хохирлолтой ийм замыг сонгосон юм харагдаж байгаа. Тийм учраас зүгээр миний хувьд сандлын хувьд арт санхүүгийн нэгдээр одоо өчөө яг энэ үед анхаарах нэг зүйл бол миний хувьд бол яг энэ тодорхой энэ урсгал сувгийн одоо маркетинг дээр өчөө сайн ажиллах хэрэгтэй юм шиг. Одоо өчөө сайжруулах хэрэгтэй байна. Яг тэгэхээр зөвхөн үндсэн компани одоо нэг тэмдэг одоо юу гэдэг компани захирал одоо хамгийн идэвхтэй манай хоёроо байна да. Одоо өчигдөр үзлээ. Тийм. Тэгэхээр одоо сувгаа хоёроо шиг идэвхтэй болгоод одоо яг энэ үнэ чиглүүлээд нэг юм бодлох юм гой юм болцоонууд нэгдэх юм байна. Ерөнхийдөө нэг юм ковидын юу тийм иймэрхүү байдалтай байна. За дуу хөгжим бол баахал юм зохиолоо. Гутрахаараа нэг зохиогоод, баярхаараа нэг зохиогоод, гиз зүгтгөр гүйдэг зохиогоод, хоол хийхээр одоо маш сайн тоглож болж байна. Одоо ерөөсөө хоолыг бол ерөнхийдөө би дуусаад нэг тийм гуанцнаа гэсэн юм бодолтой байгаа. Зун кафе энтер гэдэг нэг юм нэгээд нэг жоохон ажил юм гатагаан кафе төлбөрөө койноор хийгээд тэгээ хоёроо тэгээд үүдэнд нэг ширээнд нэг сар суулгах чинь тэгтэл ордог нэмчихгүй. Тэгвэл наран зүүнний хувьд бол яг энэ хөл хорионы цаг хугацааг бол баг хамгийн үр дүнтэй ашигласан хүмүүсийн тоонд орохоор нэлээд үр бүтээмжтэй өнгөрүүлсэн байна. Би наран зүүнний нөгөө ихтгэл тэр нэг jealousy гэдэг дунд бүр амар дуртахгүй ингэ баг гэртээ ингэ хэдэн цагт нэг дуугаа ингэ зөвхөн нэг дуугаа сонсдог жоохон амарч юм шиг. Тэгээд өчигдөр би наран зүүнтэй уцаар ярьж байхдаа тест одоо амар гоё дуунууд гарсан бүтэн сар гэртээ хийсэн юм чиг гэсэн чинь 20-луудаас тэгээ тийм супер бүтээлүүд гардгүй үстэй. Гэртээ хоригдсон үнээс гээд намайг цагнаад байсан. Тэгэхээр илүү өөрийгөө нөгөө хөгжүүлэх, боловсрох тэр зүйл рүүгээ илүү анхаарсан юм байна гэж ойлголоо. Тэгээ би сая яг энэ манай тавилт дээр харж байна. Тийм. Өнгөрсөн жил биш. Шинэ жилийн зураг шүү дээ. За, бүгдээ хэдүүлээ Ацтангаа яаж шалгаруулах вүлээ? За, надад листүүд нь байгаа. Би тэгээд сайтаараа ороод шалгаруулна. Хизээ шалгаруулах уу? Санал байна уу? Тийм, зочин маань зочингоос асуух асуултууд байгаах та нарт ийм сонирхолтой хүн ингээд цаг гаргаад ороод ирсэн учраас тэгээд Арчопос их гоё сюрприз бэлэг наран зүүнд очих бах та. Их гэж л орж ирсэн хэрэгээ бүртээ. За би ч одоо гараад. Наран зүүн асуух асуулт байна уу? Надад нэг асуулт байна.
Та сая нөгөө ном уншлаа гэж тэгж штэ тий юм одоо нөгөө хүзүүгээ жилтэл тэгээд уншсан номнуудаасаа манай үзэгчдэд санал болгох ном байна уу? Ямар ном уншив? Тэгээд урд нь өмнө мэдж байгаагүй шинэ зүйл юу сарав? Нэсэн номныхаа тухай манай үзэж байгаа хүмүүст бол нэг сонирхолтой шүү. Зүгээр яг миний өөрийн мэргэжлийн дагуу ч юм уу би Letter Music гэдэг одоо яг энэ хөгжмийн бизнесийг энэ хөгжүүлэх Монголынхаа энэ урлаг соёлоор соёлын урлагийн бүтээлийг гадагшаа борлуулах гаргах гэсэн ийм хүсэл мөрөөдөлтэй компани байгуулад сүүлийн 2 жил гаруй ажилласан. За тэгээд энэ хугацаанд бол биднэрт бол маш их тийм ойлгохгүй хэцүү юм зөндөө байсан. Тэгээд ерөнхийдөө ингээд гадагшаа ингээд Монголынхаа урлагийн бүтээлийг ингээд гаргахад бол мэдээж хамгийн түрүүнд бүтээгдэхүүн гэх юм уу те одоо уран бүтээл маш хэрэгтэй ч гэсэн сайн уран бүтээл хэрэгтэй ч гэсэн энийг хүргэх мэдлэг харилцаа холбоо санхүүгийн асуудлууд бол асар том байж одоо та бүхэн одоо хэлэлцүү бүгдээр ингэж байна одоо сонирхолтой бол яг K-pop урсгалаар бол одоо эзэлцэгтэй бол маш их хөв нэмэр оруулж байгаа шүү дээ. Тэгээ биднээс ерөнхийдөө зөвхөн одоо нүүрс тавчиг эсхий тавчиг чатаргаан тий тэрээс гадна санхүү болон дээрээс нь энэ юуны урлагийнхаа энэ бүтээлээр гадагшаа гарах болцоог бол жишээ хүү хамтлаг өнгөрсөн биднээс тааруулсан энэ хаалгыг нээж өгсөн. Тэгэхээр энэ маань өөрөө цаана маш их тийм санхүүгийн тооцоололтоо харилцаа холбоотой маш сайн одоо боловсон хүчин мэргэжлийн хүмүүстэй хамтарч иж гадаг болохоос зөвхөн ганц дуу хийгээд ингээд дэлхийд гарны бол бас өөрөөсөө юм. Яг хин нэгэн тийм урсгалтай, сувгтай, мэдлэгтэй хүмүүст өөрийгөө зарж болно л доо. Жишээлбэл одоо хүү хамтыг бол одоо Америкийн компани одоо гэрээ хийснээр ингээд юу яцж байгаа шүү дээ. Тэгтэл бид нэр зөвхөн тийм боломжийг харах эсвэл өөрсдөө бас тийм механизм эхний тийм тоосхыг үрж эхлэх үү тийм бол биднэрт бол маш их тийм үзэх хэрэгтэй байна. Тэгэхээр хөгжмийн бизнесийн талаарх одоо энэ мэдлэг бол биднэрт бол глобал мэдлэг бол маш дутуу байна. Ерөнхийдөө бол нэг дэлгүүрээ таньж ах шиг байна, дуучтай таньж ах шиг байна. Ажиллаж байгаа хүн тоног төхөөрөмж энэ дээр жоохон мэдлэгтэй боловч цаашдаа энэ маань өөрөө ямар сувгаар яаж хаана хөрөнгө оруулалт хийж ямар системээр энэ хийж хүрч байгаа гэдэг нь өөрөө. Тэгэхээр нэг сая Harvard-ын VTS дээр бүхэл бүтэн бизнесийн юм юу гаргасан байна л да. Бүр кейс Harvard-ын өөрийнх нь K-pop буюу одоо BTS-ээр мөнгө хийсэн. Яг энийг өөрсдөө яг кейс гаргаад энэ кейс одоо яг энэ чиглэлийнхаа хөрөнгө оруулалт хүмүүсээр манай нэг найз авч надад үзүүлсэн. Тэрийг уншихад бол ерөнхийдөө маш их тийм биднээс юм зарим тал дээр бол камёгийн ойлгохооргүй яг юу шийдээд байгаа ойлгохгүй юм байна. Тэгэхээр зөвхөн одоо бүх юм collaboration энэ multi function энэ явах хэрэгтэй гэдэг юм дээр надад бол одоо тэр бизнес ревюс харагдаж кейсэс харагдаж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол зөвхөн 800 гэдэг хүн ч юм уу нэг хамтлагийн дуучин гарах биш. Энэний цаана одоо ард санхүүгийн нэг шиг яг нэгэн том сайн одоо бас энэ хөрөнгө оруулах бизнесийн одоо санхүүгийн байгууллага маркетингийн маш том сувг тэрүүн дээр маш идэвхтэй ажиллах хэл устай мэдлэгтэй хүмүүс одоо яг хөгжмийнхаа тал дээр бол яг зөвхөн дуулах биш энэ хөгжмийн онол энэ шинэ технологи техник програм одоо янз бүрийг мэддэг гадны хүмүүстэй маш их хүмүүстэй танилцлаа хүмүүстэй холбоход тэднээс би ерөнхийдөө бол зохиосон дуу ч юм уу юмараа ерөөсөө айхгүй. Юугаар айж ийм ихээр тэднээс тэр юуг нь өөрийгөө тайлбарлаж чадахгүй байх хэлээрээ биш дээ яг тэр нөгөө мэргэжлийн чиглэлээр тайлбарлаж чадахгүй байх хэлсэн юм ин ойлгохгүй байх ийм аюул тулгуурсан учраас бүр яг тэр нь маш их юм сандарч байна. Тэгэхээр энэ манад бол ерөнхийдөө жишээл урлагийн салбар дээр хамгийн их дутагдж байгаа нь мөнгө л гэдэг. Яг үүндээ мөнгнөөс гадна
мэдлэг боловсрол дээрээс нь энэ одоо хамгийн наад зам харилцааны маш их тийм чадах хэрэгтэй хэл уснаас давхуулаад маш олон залуучуудад боломж одоо тэтгэлэгтэй гадагшаа соёлын урлагийн чиглэлээр сурах боломжууд гаргаад дандаа тэндээс яагаад одоо амжилтгүй байдгүй гэхээр ихэнх шатны сургууль дэсэх одоо тэр хэл ус мэдлэгийн дээр дандаа ундаг хөвчлэн. Ерөнхийдөө нэг хар ярианы хэлтэй ч юм уу эсвэл тиймэрхүү байж байгаа. Цаашаа яг сургууль руу орох үе шатн дээр бол юу гэдэг босхийг наадхан тавах одоо 50-60% нь бол тэн дээр унж байгаа байхгүй. Тэгэхээр одоо энэ чиглэлээр бид нэр одоо энэ харахад эн чинь зөвхөн одоо бүр хэрэглэгдэж ёстой зүйлээ бид нэр сураагүй байж тэнд тэр чинь энэ мэдлэгийг чинь өшөө түүл болгоод тэргээрээ одоо шинэ сурах харилцаа үүсгээд тэрүүн дээрээ тооцоол судалгаа хийгээд хөрөнгө оруулалт хийгээд тэрнийхээ дараа энэ уран бүтээлчтэй нийлээд ингээд ийм стартаптай зүй яваад байгаа байхгүй. Тэгэхээр энэ чиглэлийн талаар баахан үзэж харлаа, баахан хүн амьтантай танилцж ярилцлаа. Ерөнхийдөө ярихад тийм тийм. Тэгэхээр одоо ном уншина гэдэг чинь өөрөө бас их өөр ойлголт болж байна. Жишээлбэл номыг би яаж уншдаг вэ гэхээр төвөрлж уншдаг. Тэр оршил ч юм уу тэр нэг юм үү ерөнхийдөө гарчиг дээрээсээ харж байгаад яг өөрийн гэсэн хэрэгтэй гэсэн яг тодорхой чиглэл дээр сонирхсан хэсгээ түүж уншдаг. Тэгээд юм мэдэх тусам тэр гарчиг дээрээс түүх юм зөөрөд эхлэхээр өөрийгөө ерөнхийдөө тодорхой хэмжээний мэдлэгтэй болж байна гэж ер нь анализ хийх юм шиг санагдсан. Тэрнийхээ гарчигийнхаа 80% мэдэхгүй бол тэгэл одоо номоо бүтнээр нь унших хэрэгтэй. Тэндээсээ нэг 70% ойлгосон тэгээ 30% нь бол энэ маягаар л ингэж өөрийгөө хөгжүүлж хурдан мэдээлэл хийх ийм ихгүй юмнуудыг л одоо яг энэ чиглэлээр. Тэгэхээр одоо бид нэр урлагийн юм байдаг, санхүүгийн юм байдаг, одоо юу гэдэг эрх зүйн юм байдаг гэсэн юм ялгарлал биш. Одоо хамтраад нийлээд энийг яг бодтой бизнес болох. Яг гэвэл тех альва бүтээгдэхүүн альва мэдээллийг тех хамгийн одоо хүчин чадлах одоо тэр зүйл бол өөрөө энэ урлагийн бүтээл буюу уран бүтээлч байгаа. Тэгэхээр энэ дээр бэлэн уран бүтээлчдэр ихэвчлэн маркетингээр хүмүүс их ханддаг. За тэр гараад ирсэн шүү. Тэрнтэй очиод яг арт нэг бүтээгдэхүүнээ бариулаад гон бодагаа бариулаад ингээд явчихдаг бол одоо хандлага нь юу болж байгаа юм гэхээр уран бүтээлчтэйгээ анханаас нь уран бүтээлчдээр хөрөнгө оруулалт хийгээд энэ дээрээс одоо юу гэдэг хувьцаа BTS дээр бол хувьцаа гарсан байгаа шүү дээ та бүхэн сайн. Тэгэхээр энэ чинь өөрөө энэ чинь том бизнес кейс гараад ирсэн хувьцаа гаргасан байгаа учраас бид нэр эхний ээлжинд одоо дотооддоо бас яг энэ зөв юмараа явах юм бол энэ чинь цаана нэгдүгээр стандарт гарч ирнэ. Хөрөнгө оруулагч юу шаарддаг вэ нэгдүгээр стандарт шаардна. Ур чадвар шаардна. Тийм ээ. Дээрээс нь одоо мэдлэг шаардна. Ингээд ирэхээр аяндаа нөгөө урлагч юм уран сайхаач уран бүтээлч чинь өөрсдөө тэр одоо болцоо хамтын ажиллагааг олохын тулд өөрийгөө хөгжүүлэхээс өөр аргагүй байдал. Түүнээс биш үл ийм тусдаа ийм блокоор явдаг энэ нь ерөнхийдөө болж байгаа юм. Тусч байгааг надад ерөнхийдөө анзаарчихсан. Тийм учраас бид нэр цааш нарийн айгүй мэдрэмжтэй хийх ёстой бизнес юм шиг байгаа. Энэ хамтлаг дуучдаа болоод яг өнгөөрөө ингээд ашиг орлого олоод явна гэдэг миний л бодлоор. Тэгээ Монголд болохоор тэр өөрөө Монголдооч тааш хөгжиж чадаагүй тийм. Тэгээд дуу маань өөрөө бүх юмаа хийгээд дуугаа зохиогоод дуулаад билетээ зараад концертээ хийгээд ингээ явна гэхэд бол ер нь бол яг богино хугацаанд л гэхээс урт хугацаанд тэгээ яг хүн амтлаг бол мэдээж яг боломжгүй зүйл гэж байхгүй юм байна. Бид нарт үнэхээр өөрсдөө хөдөлмөрлөж чадах юм бол бүх зүйл боломжтой гэдгийг урлагийн чиглэлээс нь бас олон монгол хүмүүс тийм гэрэл гээе нөгөө хонглын үзүүрт гэрэл гэдэг шиг олон улсад гарах боломжийг боломжтой байна гэдгийг харуулж өгч чадсан болов уу гэж зүгээр дотроо би ботсон. Өчигдөр апрентис үзсэн үү? Үзлээ. За, хэр таалагдав?
яг хөө тэгэл шинжлэх хуушур нэг бизнес үүдлээ. Игчгүй яасан тэгчгүй яасан гэсээр л таардаг ерөнхийдөө тэгээд ерөнхийдөө бол яг гоё тэр apprentice яг тэр кейс дээр юу харуулсан бэ гэхээр бид нэр заримдаа хэтэрхий том юм харж байгаа. Яг бодит хамгийн практикл тийм ээ хамгийн практикл юм хуушур наазах нь дээрэл үдэрж байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь өөрөө бид нэр энийг хуушур гэж одоо юу гэх $1 гэж харах сая доллар чанарын хувьд адилхан байхгүй. Ерөнхийдөө тэр $1-ыг $2 болгох чадвар сая долларыг одоо 2 сая болгох ерөнхийдөө зарчмын хувьд яг адилхан. Тэгэхээр өчигдрийн хуушурны кейс бол яг иймэрхүү зүйлийг бол анзаарсан. Би ч одоо нөгөө өмнө их сайн анхаарч үзсэн Дональд Трампын нэг ганц хоёр дугаарыг харж би ч хоёрыг чинь тэргээр зүгээр арчаад өгөх юм баг гэсэн чинь манай хүн чинь арай тийм миний хүлээлтээс шал өөр дүр болж хөрсөн. Би ч одоо нөгөө voice шиг л гарч ирэл баг дуудал хэлэх юм баг гэж бодсон чинь тэгээд нарийн бичиг хөөх нь жоохон инээмэр байна гэж санагдлаа. Яг хоёр амжуулж хэлье. Чиний саналыг баг үзэж байгаа. Захирал дуудсан гэхдээ тэр оролцогчтой хамт би хүртэл пал хийлээ айж идэг шүү дээ. Хүмүүс их айсан мэл шүү дээ. Тэр хүмүүс. Яг энэ нарга яг мэдээж тэр нөгөө догдолцсон хүмүүсийг албаар дөрөн тийм багтаа дүнээс биш. Миний хувьд бол тэр ямар ч асуудал авах зүгээр наригч хэлсэн. Тэгээд ерөнхийдөө тэр лидер хүн өөрөө ямар одоо юу гэдэг хариуцлага өөрөө үүрэх ёстой гэдгийг бол сая удаас харуулсан шүү дээ. Ер нь бол лидер хүн бол өөрөө хариуцлага хүлээдэг ийм зарчим байх. Түүнээс биш л тушаад өгсөн хүнээ шийтгэдэг ийм буруу зарчим бол гадуур харагдаад байх шиг үлээ. Уг нь бол хариуцлага бол тэр тушаадыг өгсөн хүн нь хүлээж авах хэрэгтэй байтал. Манайх чинь тушаадыг гүйцэтгэсэн хүнээ авчиж иймэрхүү юм байна. Тэгэхээр надад айтайхан санагдсан. Дараагийн шоун дээр одоо юу болох бол гэж боддог байна. Бараш хэсэг зарах чинь яах чинь алуух юм болсон. Хойшороор эхлэнэ гэдэг бол сюрприз байлаа. Би одоо бүр ингээд шууд маркетингийн бүтээгдэхүүн гаргаж ял тэрүүн дээр кейс өгөөд явах гэж бодсон чи өөрөөсөө хойшороо хэлдэг такт юм даа. Чи шууд бонд заруулаад эхлэнэ гэж бодсон тий. Тэр чинь нэр мэрээ супер нэр өгөөл аудын юу тий. Араар хайрсан хоолордлоо. Супер яа. Тэгээд энэ ташрамд тэр охины багт бас сэтгэлээр унах хэрэггүй энэ бол дөнгөж эхлэл. Цаашдаа бол 2 дахь өндөө үзүүлээд өгөөрэй гэж бас хэлмээр байна. Залуучууд бол мэдээж одоо юу гэдэг эхлэлийг төгсгөлийг сайн хийдэг. Голтой жоохон залуучууд жоохон юу яадаг шүү дээ. Цацдаг нэг юм затлуурдаг нэг чадхаараа хүүхнүүд ч юм уу тууштай явсаар агаад ингээд хоорондоо зөрчилтэй байна гэдэг бол би хувьдаа бол юу гэж бодож байгаа. Буруу зүйл биш харин зөв тэдний баг бол маш зөв байна гэж би харж байгаа. Яг тэгвэл зөрчил байж бид нэг яг хэтэрхий юм бас юу багийн юу чинь бас аюултай. Яг тэгвэл унах юм бол бүгдээрээ тавгийн сав болоо. Зөрчилтэй байна гэдэг чинь яг шудраг юм зөв юм явагдаж байгаа. Тэндээсээ нэг чадваргүй ялгахад одоо симптом олоход их амар байхгүй зөрчил чинь зөрчилгүй байна гэж юу симптомгүй одоо ирэхэд бүгдээрээ ирүүл байна гэж байгаа нэг өдөр бүгдээрээ яах учраас юу ямар охтуудаа бол охтуудынхаа баг амжилт хэцүү байна. Хоёроо бол дараагийн юм дээр дуулна гэж хүлээгэл байгаа. Тэгээд дуулах юм байна. Дуу зохиогоод өчхгүй тэгвэл дуулах байлгүй цавд чи дуулахыг бол бас л үзүүлнэ шүү дээ. Би бол хамгийн сайн мэд. Тэгээд юм байна. Тэгээд марах юм хавчилчдаг өстэй. Тэсээ манай дуртай те. Монгол үг бол үзэж байгаа юм. Апрэ үзэж байгаа юм. Яг одохгүй тийм болоо.
Эхлүүлчих жаа юм байна л та тэрийг нь. Ирэх 7 хоног оператор уулзсан юм аа. Нэгэн халуухан юмнууд халуухан дугаарууд гарч ирэх бах. Тэгээд яг хуу би бол бас нэг юм надад таалагдсан гэхэлэр ерөөхдөө хуяг хүмүүс яг нөгөө ажил дээр ямар байдаг үнцгийг тэр болох мэдэхгүй хаа. Энэ бид нар бол байн харж байгаа учраас тэгээд яг л ажил дээр л байдаг. Байгаа л тийм яг өөрийнхөө төр төрхөөр нь нэвтрүүлгээр бас нэг харах боломж олгож байгаа болоо. Тэрнээс биш яг нөгөө story live хийгээд байдаг шиг хүн биш шүү дээ. Тий. Бас шүү дээ. За баярлалаа. Хурсанд маш их баярлалаа. Та бүгдэнд амжилт хүсье. Тэгээд урилга хүлээж авч ингээд богинохон ч гэсэн жоохон богинохон байлаа. Гэхдээ ингээд сонирхолтой яг өөрийнхөө санаануудаа илэрхийлсэнд баярлалаа. Тэгээд Ариуна маань surprise баярх бах. Archopor нэг жижигхэн хайрцаг очих бах. Тэгээд coin-той холбоотой мэдээллүүдийг бид нэр илүү дэлгэрэнгүй дахиж пост руу оруулан чамд ихтэй юу яана. Золбот хоёрыг дотн холбож өгөх ёстой. Мэдээлэл. Ариуна манай хаалганы хэмжээ хэрэгтэй хайрцаг багтахгүй зэрэг байна. Нөгөө өргөн штэ өргөн хаалган штэ. Хамгийн том хайрцаг болох нь дээ. Төмөс ногоо хэрэггүй шүү нөгөө гачууртын төмөс ногоо дуусаагүй. Сая нөгөө төмөс зар нь яаж авах вэ? Төмөс бахан коммент хийсэн байна. Харин тэ нөгөө гачууртын бэлгийн төмсөл зарах гэдэг байна. Тэдний төмс хамтдаа эдсэн дээр. За наран зундаа баярлалаа. Тэгээд дараагийн юунуудаар хамт сууж нэг үзье л да. Тэгмэнтсээ. Одоо хөлөөр эргээгээд тэгээ ямар ч гэсэн бид нартай хамт байсан. Баярлалаа наран зунаа. Гэрийнхэндээ минь та бүхнийг өөдтэйгаагүй гэж найдлагтай санагдсан. Харин пис хэдэлтэй байна л би бол. За баярлалаа. За баярлалаа. Сайн байна уу? Ард санхүүгийн нэгдлийн бүтээгдэхүүн үйлчлэгийг авснаар урамшуул болгон ологддог. Loyalty оноо ард coin-ыг хэрхэн ашиглах зааврыг хүргэж байна. Та Archopos худалдаа авалт хийхдээ худалдаа авалтын 50% хүртэл үнийн дүнгээ ард coin-ороо тооцоолон худалдаа авалт хийгээрэй. Та тэтгэврийн хөрөмтөлтэй ард coin-оор 20% илүү урамшуул тооцоолон орлого хийх боломжтой ба мөн бид танд хоол бүтээгдэхүүнийг санал болгож байгаа бөгөөд та өөрт байгаа coin-оо 3-аас 12 сарын хугацаанд хадгалснаар 1.3-аас 8% хүртэлх урамшууллыг хүртэх боломжтой ба дуудахгүй DAX буюу дижитал хөрөнгийн биржээр дамжуулж олон боломжийг харилцагчдаа санал болгохоор ажиллаж байна. Мөн та дэлгэрэнгүй мэдээллийг 77 тэгтэг 3322 дугаар салбагдсан авах боломжтой. Хүчтэй хамтдаа бизнесийн ертөнцийн ширүүн давлгаа. Энэ давлгааг мохшгүй зөрөгтэй, цуцшгүй хүчтэй, зориг төгснэг нь л гатлан гарах боломжтой. Мэдлэг боловсрал, арга ухаанаараа тэргүүлэгч, шилдэг 14 оролцогч. Амьдралд тохиох ховорхон боломжийн төлөөх ширүүн тулаанд бүхнээ дайчлан өрсөлдөх. Монголын шилдэг бизнесмэнүүдийн нэг чулууны ган хуйг түүний дор ажиллах гүйцэтгэх захирлын албан тушаалын төлөө өрсөлдөх хүндхэн өдрүүд өрнөх гэж байна. Энэ бол Apprentice Монгол. За нөгөө нэвтрүүлэх өдөр welcome back эргээд тавтай морил гэж үдээ те. Эргээд тавтай морил арт ток шоунд. Энэ нөгөө рекламын
Хийхгүй бол би нөгөө жоохон туршлагагүй учраас мэдэхгүй байна. Би рекламыг би тавиулаад байгаа маа. Нөгөө нэг хайраар хайрсан уушуураа идэхгүй бол энд хүрчихгүй. Тэг би яг реклам яваад завсаар нь гэс идээд байгаа байхгүй. Эшэнаас өгсөн уушуураа. Тэгэхгүй бол хөрөөд жоохон муухай болчих гадна. Би таашраас дөрөв асууя гэж бодчиход орхицсан байсан. Нөгөө юу хөдөө орон нутгийн гэж ялгаа байхгүй үстэй тэр ковидтой холбоотой албан байгууллагын даатгалыг авахд заавал гэж байхгүй тийм. Аль ч амьд байгаа компани өөрсдийнхээ ажилчдаа авч мэдээд үсгтэр үйл ажиллагаа явуулж байгаа ямар ч байгууллага болно. Хүний тоо хамаатай одоо тэдээс дээр шүнтэй компани гэсэн юм байгаа юм. Одоо тийм юм байхгүй байна. Тэгвэл нэлээд уян хатан нөхцөлтэй байна тийм. За ингээд хэдүүлээ цаг 35 минут шахуу лайвыг үргэлжлүүлсэн байна. Тэгээд та нар бас нэг амар уйдал ямар ч залхуутай юм бэ гэхээргүй байхыг хичээсэн. Тэгээд ямар байсныг комент бичиж үлдээгээрэй. Тэгээд өшөө яамаар байна, өшөө юу мэдмээр байна, сонирхолтой зүйлүүд юу асуумаар байна. Тэрийг комент бичиж үлдээгээрэй. Одоо бид нар амсын ёсороо сайт өргөн тийм койны эзэн болох хацтнаа шалгаруулъя. Юу пүүч айгу гоё ойлгомжтой харагдахаар байна үстэй. Танах чи нэг байрны суглаан дээр илүү нэг фактлсан чи. Гэхдээ чин жоохон техникийн сайн. Техникийн тийм одоо танаа техник найдвартай явна биз? Найдвартай. Тэрнээс биш айгу том сурамж авсан тийм. За хэдүүлээ шалгаруулъя. За тэгээд ерөнхийдөө 460 үзэж нэг аздан болсон хэсэг мэдхийн жоохон олон хүн үзвэл бас зүгээр. Тэгэхээр хүмүүс бас бие биендээ шеэрлээд үзүүлээд өгвөл зүгээр баг. За тэгээд тэр хооронд нь нөгөө аюу олон баг 300-400-аад комент хүмүүс бичсэн. Тэр хүмүүст бас нэг ганц нэг чухал гэсэн юмнууд нь асуулт байна. Тэрэнд нь би хэлээд өгье. Та хариулаад өчгөө те. За тэгээд санаа асуултанд хариулах нь нөгөө нэвтрүүлэг өөрөө яг тийм албаны тийм official биш жоохон чөлөөт болохоор би бас ганц нэг чөлөөт асуултуудын сонирхоо бичлээ. Энд нэг хүн гэсэн байл та. Ингана гэж яг юу гэсэн утгатай нэр юм бэ гинэ. Тэгээ энэ нэрийг та нэг хүмүүст тайлбарлах хэрэгтэй юм шиг байна. Ингана гэдэг чинь зүгээр л одоо нөгөө никнейм миний хочл ахгүй юу? Уянга гэдэг. Уянга чи өөрөө тийм айгу нийтлэг нэр штэ. Ялангуяа миний үед уянга солонгоо ирч модны нэрсэн. Тэгээд тийм олон уянгаанууд гэдэг гэсэн. Тэгээд тэрэн дотроос ялгараад инганал гэд дуудаад хэлсэн. Тэр одоо бүр багасаа тэгээд ясан болохоор би тэрийг нэг нарийн сайн тайлбарлаж санаж мэдэхгүй байна. Инга гэдэг нэр бол өөрөө герман нэр юм байлээ. Гадаад явахдаа уянга гэхэр чинь хэлэх гэж инга гэж хэлчихлээр амар байдаг. Тэгээ ер нь баг миний одоо заримдаа бол баг үндсэн нэр шиг шахуулсан явчихдаг шүү дээ тий. Яа тийм энд нэг хүн ерөнхийдөө нэг яг манай бүтээгдэхүүн үйлчлэгтэй холбоотой асуултууд болохоор бид нэр комментээр хойноос нь холбогдоод явчихна. Тэгэхээр арай чөлөөт асуултууд асууя гэж бодож байна. Тэгээд одоо яг нөгөө манай арт апыг хэрэгэлдэг суулгацсан найз одоо нөгөө таньдаг хүмүүсээ үл тэр хүмүүсээ энийг үзүүлэхийн тулд шеэр хийгээд эсвэл mention-ос comment дээр тэгээд хэдүүлээ суглаагаа хийн азтан болох нь суглаагаа явуулъя үзэж байгаа хүмүүстэй хэлэхэд за тэгэхээр ерөнхийдөө суглаагаа тодруулахад би бас юмнуудаа бэлдээд байж яг бэлэн болчиход лээ ерөнхийдөө нэг 550 үзэж нэг 700-800 үрчүүл би бол шууд зарлахад бэлэн боллоо. Би бас нэг 16 хэллээ те зөвхөн бизнес талдаа энэ new norm биш хөөний бас жахуу амьдралд нэг шинэ өөрчлөлтүүд орлоо гэх те ариун цэврэг сайн цагдаг. Тэгээд статистик харсан чинь эхний 11 сарын байдлаар өмнөх жилдээ харьцуулбал халдвар түвшнөр өвдөгчд одоо 21%-аар буурсан байна гинэ. Түрүү жил одоо эхний 11 сарын байдлаар одоо 5 хүн халдвар түвшнөр эмнэлэгдэж байсан бол энэ жил одоо 4 болсон. Тэгээ энэ шууд нэг хувийн ариун цэвэртэй шууд холбогдож байгаа тийм. Тэгээд бас нэг нөгөө хүмүүс сая зар хэлээд тест би бас нэг зар хэлчихэ. Мэдээлэл өгчээ.
нөгөө нэг SSH гэдэг юм automatic clearing house систем гэдэг тэрэнд манай RTAP нэгдэж байгаа. Яа юугаараа давуу талтай болж байгаа гэхээр нөгөө нэг банкнуудын аппликейшн дээр бусад банк гэдсэнд нөгөө нэг ингээ банкнууд дэжтэй банк хоорондын үйл хийхэд одоо шилбэл хаан дээр ингээл голом тэгээд бусад тэрэн дээр манай ард кредит орж ирж байгаа. Тэр RTAP-ыг цэнэглээд RTAP дээр ажиллаад бүр илүү амархан болцсон. RTAP-ийн харилцах гэдэг юм зэсэн дээр байдаг нэг 11-ээр эхэлсэн 10 11 оронтой тоо болохоор яг харилцагтаас нь. Тэгээд тэр ард кредит гэдгээ сонгоод ерөнхийдөө app-ыг цэнэглээд app руугаа орлого ихэд аюулгүй амархан болсон байгаа. За Хүчээ асуулт байвал сонирхолтой асуулт байл одоо ганцхан асуултанд хариулчих хэдүүлээ. Би тэндээс хүмүүс асуусан байв сонирхолтойгоос нь нэг хариулчих. Тэгээд хэдүүлээ алдснаа шалгаруулч нилээ урт явчих шиг боллоо. Гэгвэнд намайг яагаад ингэж юу лайв нөгөө орох дургүй юм чинь хөтлөд гараад ирсэн хүмүүс жоохон гайхаж байгаа хэл та. Тийм багш. Тийм тэр болохоор нөгөө юу лам олдохгүй бол буцахтаа чамайг таснаа гэдэг үг шүү дээ. Тэгээд нөгөө манай нөхөр маань ингээд лайв юу хөтлөх боломжгүй байгаа. Яг энэ apprentice show гарч ах үеэр тэгэхээр одоо 2 сарын хэдэн хүртэл та нарт лайв маа хийхгүй. Тэнгүүд би нөгөө баригдаад үлдчихэж байгаа байхгүй юу? Тэгээд лайвыг ингээд чатаа одоо ингээд хөтлөө явахыг бодно. Хуйгаа маань өөрөө орж ирээд энэ лайв хийдэг болтлоо. Тэгээд аль болохоор сонирхолтой яг тухайн үед болж байгаа сонирхолтой содом зүйлүүдийг хуваалцж ярихыг хичээд. Дээрэс нь бас нэрээ би энэ үзэж байгаа хүмүүсээс асуучих гэж бодож исэн. Ямар зочин одоо урьж авчруул та нарт хамгийн сонирхолтой байгаа. Тэрийгээ бас биднэрт комент бичиж үлдээгээрэй. Аль болохоор боломжтой бол тэр зочдыг нь оруулаад тэгээд тэр зочдоос асуултуудаа бас комент бичиж асууж байгаарай. Сайн арга зүүн дээр асуулт орж ирсэн үү? Нөгөө гинт ороод ирсэн болохоор харин тийм айгүй хүмүүс нэг асуугаад би бас энд гүйлгээл явж байна. Дараагийн гой нөгөө дараагийн дугаарууд дээр гой зочин урьж оруулаарай гинэ. Тэгээ наран зүүн ахын ярилцлага айгүй гой байлаа, их таалагдлаа гэсэн байна. Наран зүүн баярлаа. За суулаагаа явуулахад бэлэн болж байна уу? Болчлоо. За би дэлгэцээ өгье. За эхний ядтангаар шалгаруулах нь дээ. Хамгийн эхний дугаарын ядтан. Би суглаанд амар азтай. Өөрийгөө сугал нэг удаа. За энэ манай вебсайт дээр talk show суглааны ядтан гэдэг мэдээлэл оруулах гэдэг байгаа. Энэ SIF гэдэг нэг жишээгээр байгаа. Энэ ерөнхийдөө нөгөө бид нар харилцаж байгаа нууцлыг хадгалах үүднээс утасны дугаар овог нэрийн нууцсан байгаа. Тэгээд энэ SIF код гэдэг нөгөө манай RTAP-дээр бүртгэлтэй кодууд байдаг. Тэрүүгээр нь би шууд хайгаад тэгээд дугаарыг нь олоод ерөнхийдөө шууд баг лайваар холбогдоод явчих те бүгдээрээ уцаар заалгах юм чам. За би болохоор шууд тэр үнэлүүгээ юу нөгөөд явуулна coin. Одоо энэ чи арт яг бодит хүний утасны дугаар байгаа юм байна шүү дээ. Тэгээд тэрийг утаслын үднээс дугаарыг нэг өсөндөө энэ суглааны дугаар суглаа олохны арт нөгөө гүйлгээ хийсэн бөгөөд ямар нэгэн арт дэвтэр үйлдэл хийх толонд нь танд нэг ийм дугаар үүсч явж байгаа юм байна шүү. Энэ нэг customer code гэдэг яг энэ харилцагчийн код дугаар байна. За би яг энэ мөрийг арилгаад бусад бүх мөрүүд нь ерөөсөө давтаг өөр юм аагүй. За дарч уу. Их олон юм аастай. За би 3 талаар дарлаа шүү. 3 2 1. За. Манайцны дугаар гаргаад байна. 11 тэг 4 46 32. За. За би одоо эндээс хараад овг нэрийн шууд хэлээд. Одоо тэгээд болов энэ хүнтэйгээ шууд нэг холбогдоод баяр хүргэчмээр байна. За тий. За мөнх зул Батцуур гэдэг хүн байна. Батцуурын мөнх зул гэдэг хүн биш үү? Батцуурын мөнх зул та баяр хүргэе. Баяр хүргэе. Азтай байлаа. Дугаар нь 8807 гэдэг хэлсэн дугаар.
За чи залгач уу? За тэгээ 8807-тэй дугаар байгаа. Би яг одоо залгая. Энэ нөгөө нэг азтай шалгаруулах дээр бол хүмүүсний залгасан хэрэглэгчийн орхиранээс түр хаасан байна. Ямар азгүй юм бэ? Таны залгасан хэрэглэгчийн орхиранээс рингтон юм эсвэл биш ээ. өөр дугаар авахгүй ганцхан дугаар ч юм уу? За өөр дугаар байна уу? Би хараадах нөгөө нэг холбоо ирэх өөр хүний нэр үлдээсэн байж магадгүй. За чи нэг самлаа хараад тахаж энэ азтай шалгуулалтын дээр бол одоо нөгөө нэг шудраг явж гин үү яаж юм тэрэн дээр бол үзэж байгаа хүмүүст хэлэхэд ямар ч асуудал байхгүй. Энэ хүний аз гэдэг юм дээр бид нэр тийм санийх рингтон байсан болоо. Харин тийм. Таны залгасан хэрэглэгчийн орхиранээс түр хаасан байна. The number you have dialed cannot receive incoming calls. Уучлаарай. Таны залгасан хэрэглэгчийн орхиранаа хэлээд зогсох хэрэгтэй байж байгаа үлээж. Хэрвээ рингтон биш бол цаашаа үргэлжлээд байна. Жинхэнэ байсан бол 2 удаа хэлээд зогсох хэрэгтэй. Ингэн байна. За энэ юу вэ? Дахиад нэг давхар бүртгэлтэй дугаар байна 9961-тэй. Дугаараа солиулж ирсэн юм шиг байна. Би энэ дугаарлаа та мөн үү гэд наад дугаарлын төл уцтаад асуучих. За тэгээ хэрвээ биш бол дугаар холбогдох боломжгүй байна. Аппликейшнээс яг юм хийсэн хүн биз дээ тий. Тэгэхээр актив гэсэн үг шүү дээ. Идэвхтэй хайцагч. Яг нөө нэг орох харайны эрхийн түр хавт. Өнгөрсөн 7 хоногийн хугацаанд үйлдэл хийсэн хүмүүсээс бүх хүмүүс нь орж байгаа байхгүй. Тэгэхээр наад хүн чинь уцаа өнөөдөр чи буцаад солилцсон байна. Цаас нэг орох харайны дугаар байна. Нэг манайх дээр зарим нэг хүмүүс өмнө бүртгэлтэй дугаараас солилцоод тэгээд тэднэрээ ашиглахгүй эднэр байд ийшээ залгаад үзв. За тий үзсэн. Бацуурын мөнх зүйл гэж би яаж үзв. Тэндэг хүн чинь байвал газ тэр Facebook мөнхээр нь олоод азтан болчлоо гэд хэлээд өгөөрэй. Басараа. За энэ дугаарлаа дуудсан Skype-ийн дугаар байна. Таны төлөвсөн хэрэглэгч таагүй байна. Цаан. За. Арагийн үний шалгаруулах уу? Яа шалгаруулсан ч одоо ингээл манай зүгээр мессеж чэд үлдээчихгүй юу? Тэгээ. Sorry мөнхцөл мөн үү гэж. Дахиад шалгаруулъя гэж та нар санал оруулж байгаа юм уу те? Нэг удаа залгаад үзье. Манай азт нь. Нэг удаа залгаад үзье. Одоо энийг намайг авахгүй байна. За юу яа дараагийн дугаартаа азтангаа нэг зохос энэ үдсэн хүмүүстэй танилцуулъя. Нэг нь шалгарсан учраас би бол дахиж явуулаад хэрэггүй гэж бодож байна. Энэ Бацуурын мөнх зүйлтэ баяр хүргэе. Та манай арт апаар үйлчлүүлээд өнгөрсөн 7 хоногийн дотор үйлчлүүлээ. Тэгээд сая төгрөгтний эзэн боллоо. Тэгээд мөнгө зөв юм зарцуулаарай. Тэгээд одоо үзэж байгаа бүх хүмүүстээ бүх харилцагчтай хэлэхэд дараагийн нэгд өдрийн 17 цаг хүртэл та арт ап дотроо ямар нэгэн гүйлгээ үйлдэл хийх юм бол танд суглааны саяных шиг суглаанд оролцох эрх үүснэ. Тэгээд таа ч гэсэн азтан болж магадгүй сая төгрөг гэдэг бол өөрөө бага мөнгө биш. Гэхдээ бид нэр энэ яагаад заавал энэ суглааг одоо яг энэ цаг үед хийх болсон бэ гэхээр энэ ковидтой байгаа, гэртээ байгаа. Тэгээд энэ ажил үйлчлэгээнүүд ийм бага байгаа тохиолдолд хүмүүс ерөнхийдөө жоохон түрүү наран зүй илтгэх шиг эхний 7 хоног амралтын юм шиг байсан хэрнээ сүлдээ жоох стресстэй ч гэсэн. Тэгээ энэ аль болохоор хүмүүс бас нэг өнгөлөг амьдрал аз жаргал гэрэл гээ жоохон ч гэсэн өөрсдийнхээ хэмжээгээр өгье гэж ботсны үднэс энэ суглааг 7 хоног болгон явуулахар болсон шүү. Тэгээд дараагийн 7 хоногийн азтан болоорой гэж үзэж байгаа хүмүүстэй евро. Тэгээд арт аптай холбоотой одоо энэ coin-тай холбоотой мэдээллүүдээр байнга сургалт пострууд манай пэйжүүдээр явж байгаа. Тэрийг сонирхоод орж үзээрэй. Түрүүн ярьсан даатгалын бүтээгдэхүүн бол одоо хамгийн сонирхолтой заавал мэдэх ёстой сонирхох ёстой бүтээгдэхүүн байгаа шүү. Тэгээд амраада, золбоодоо, ариунада, таашртаа, пүүжэдээ өшөө энэ та нарт харагдахгүй байгаа ч гэсэн ард ажиллаж байгаа галаа, мичтмаа, ганчимэг гэдэг маркетингийнхэн багийн залуучуудтай бүгдээрэнд нь баярлалаа. Тэгээд дараагийн нэгд өдөр 19 цагаас хэдүүлээ
бас нэг apprentice-ийг үзсэн. Тэгээд илүү их сонирхолтой мэдээлэлээр эргээд уулзцгаая. За бүгдээрэнд нь баярлалаа. Үзсэн бүх хүмүүстээ баярлалаа. Сонирхолтой асуултууд байвал коммент бичиж үлдээгээрэй. За баяртай. Баярлалаа. За бас тэгээд гоё хуушуур явуулсан Эшэнэ ресторанда баярлалаа. Манай анхны спонсор. Анхны спонсортай баярлалаа. За. Байж байгаарай. Сувга битгий солиорой. Реклам гэдгийг мэдэж байна. Гэхдээ та такси цуг мөнгөөрөө ч хувьцаа худалдаж авч болдгийг мэдэх үү? Хөрөнгө оруулахад заавал их мөнгө шаардлагагүй. Бас хувьцаа авахд насны ангилал хамаагүй. Сайн байна уу? Энэ бүгдийг та ганцхан аппликейшнээр шийдэх боломжтой. Ард аппликейшн танд Монголын хөрөнгийн бирждээр арилжаалагдаж буй хувьцаануудыг худалдаа авах дансаа хянах боломжийг олгоно. Хэрв та хаана хандхаа мэдэхгүй бол бидэнд хандаарай. Хувьцааны арилжааг ард апаар. Тоочлаа миний буруу биш шүү. Хүчиж яач вэ? Яах вэ? Яалч нөөлний төвчрээ. Өө стресс амжихгүй штэ ажил өгш. Наадгаж би 5-10 минутанд л амжуулсан шүү дээ. Яаж? Ард аппликейшнээр энд худалдаа авах, зээл авах, үргэлжлэл бүхий зүйл амжуулж болно. Түл найдаа татаад өгөөч. Та ард аппликейшн татснаар онлайн зээл, хадгаламж, хувьцаа, криптовалют, онлайн дэлгүүр, төлбөр төлөх бүх боломж гэх мэт олон үйлчлэгийг нэг дор авах боломжтой. Ард санхүүгийн нэгдэл. Бизнесийн ертөнцийн ширүүн давлгаа. Энэ давлгааг мохшгүй зөрөгтэй, цуцшгүй хүчтэй, зориг төгснэг нь л гатлан гарах боломжтой. Мэдлэг боловсрал, арга ухаанаараа тэргүүлэгч, шилдэг 14 оролцогч. Амьдралд тохиох ховорхон боломжийн төлөөх ширүүн тулаанд бүхнээ дайчлан өрсөлдөх. Монголын шилдэг бизнесмэнүүдийн нэг Чулууны ганх хуйг түүний дор ажиллах гүйцэтгэх захирлын албан тушаалын төлөө өрсөлдөх хүндхэн өдрүүд өрнөх гэж байна. Энэ бол Apprentice Монгол